Аржитхны стач. Шудрагаас. Тийш. Баатар шангар бата ороо нэгэн газар хоороо. Бидний сонс олон юм бидний. За мэцхан та бүхэнд Бити сонс подкастын 94 дахь дугаар яг одоо хүрч байна. За ингээд өнөөдөр манай студиудаас нэгэн сонирхолтой зочин ирснийг та бүхэнд танилцуулахад таатай байна. За яг одоо манай ангараг Бадрал хоёр хөтлөгчөөр сууж байна. Манай Бата өнөөдөр ирж амжсангүй. За тэгээ манай өнөөдрийн зочин болохоор их сонирхолтой хүн байна. Энэ бол тий одоо экстрим спортоор хичээллэгч, аялагч, тэгээ жүжигчин гэж байгаа тий бас. Манай Хишиг Баатар буюу одоо Тино гэдэг нэрээр алдартай гэж байгаа. Яг алдартай гэж хэлээгүүл дөөр. Яг Тино гэдэг нэрээр ашигладаг юм байлаа. Тэгээд манай Тино маань ирсэн байна. За тэгээ өнөөдөр бидний урилгыг хүлээн авч ирсэнд баярлалаа. Сонь сайхан юу байна да? Нам 50 л энэ ажил хийгээл одоо оройд нэг аялжуулалтын компанид бас нэг видео эдит хийж өгч байгаа. Тий. Видео өөрийгөө дөө. Тий одоо нэг аялсан аяллуудаас тэр ер нь бол уулын аял майл явуулдаг, экстрем аял явуулдаг компани байхгүй. Тэгээд наад санал тавиад тэгээд наад чинь бас олон жилийн нэг видеоны сан байгаа. Тэгээд тэндээсээ нэг бас нэг рекламыг хийж өгдөг ч. Тийм үгтэй. За тэдний хувьд маркетинг нь болж байгаа юм шүү дээ. Маркетинг одоо сошиал маркетинг хийж өгч байна. За одоо коронавигийн үеэр аялж гин үү? Аялж байгаа. Буруу олчих гэдэг. Ер нь хагасдсан болгонуудаа яваад дулаарцсан болохоор явж хатан давирж байгаа багаараа. Ер нь хол явж гин үү? Ойрхон ер нь бол 80 70 км. Энд богд уулмуулыг бол одоо бүр нөхлөө үстэй. Тий яг богд уулмуул дээш тийш явахаар бол бэлтгэлээ хийж гүйж мүдэг юм уу. За Тиногийн хувьд нөө хамгийн би бол одоо хамгийн гайхсан юм нь шүү дээ. Алта 5 богдоос 10 минут нэг дуу сонсоод бууцсан гэжтэй тий. Тэгс хөдний оргил нөө сноуборд тий. Монгол улс хамгийн яг яаж гардыг бэ ер нь? Хэр удаан гардаг хэрэгтэй шүү дээ. Одоо жишээлбэл хүүтний оргил руу гарах хэрэгтэй байлаа гэхэд эндээс мэдээж баян үлгийн орох шаардлагатай болно тий. Баян үлгийн үлсээ 5 богд руугаа програм түрээслээ тийш явах шаардлагатай болно. Тэгээд тэндээс нөгөө мангар болоо маш их ачаа байгаа шүү дээ. Хоол, хүнс, сноуборд, хувц, сонор, майхан. Тэрийг ингээ тэмээ хөлслөөд тэгээд тэмээндээ ингээ ачуулаад өөртөө алхаад нөгөө үндсэн отг руугаа очино. Тэгээд тэнчэнээс жоохон бэлтгэл одоо юу гэдэг тэр мэрийг базаагаад дахиад майхнаа үрээд хай камп өндрийн камп руу очдөг байхгүй. Тэгээд тэнцэнэ нэг хоноод тэгээд тэндээсээ үрээр авирж эхэлнэ. Ер нь бол нэг тий 4-5 цаг бол тийш юм очсон. Дундаж хурдаар бол. Ийм үү. Ямар ах вэ? Тий ер нь бол янз бүр эхлээд тэгшээ явж байгаад өксүр нь бүр нэмэгдэнэ. Тэгэл гайгүй болно гэж янз бүр шууд тийм гэсэн юм бол аахгүй. Програм түрээсэлдэг гэж байна. Тэгэхээр ер нь баян онгор ортол, баян үлгийн ортол ер нь өөртөө өрөвчт аялмаагаар явдаг гэсэн үг. Үгүй эндээсээ тэгэл яг автобусан суугаад баян үлгийн автобусан суугаад тэгээ сквал нүг замаараа найзтайгаа ингээд хөвчлөлтөө явах юм бол програм түрээслээд наагур нуур одоо юу бүх юм үзэл тэгэл сквал бутаж ирэхдээ ч тэрийгэ төлөвлөдөг ч юм уу ер нь бол янз бүр. Хэрэг хугацаа орох уу? Ер нь 7-оос 14 хоног нэг чарчаад ирэх шиг байна. Тийм л юм байна л да. Яах ч удаа тий. Бүхнийг мартаад ирэх нь шүү дээ. Тэнд тэмээд түрээсэлж идэг хүмүүс байж идэм үү тий? Бага тий. Ер нь бол тийч нөгөө аялжуулалт хөгжсөн бас олон жил болж байгаа учраас. Тийм баян үлгийн үйл яалтч бас үзэсгэлэнтэй нутаг юм шиг байл л да. Тийм. Ер нь очиж үзэх. Маа тийм ч амар олон төрлийн юм хийдэг байгаа тий. За сноубордоор буудаг. Уулнаас ууртай буудаг. Тэгээд нөгөө жижиг дугуйг чигдүүлээ. BMX. Тийм, тэрийг ундаг. Тэгээ хадан давирдаг тий. Тий. Спорт хадан давирдаг. Тэгээд спорт. Нөө нэг уулны шүхрийг чигдүүлээ. Paragliding. Тийм, тэрүүгээр бас өсөрдөг. Өсрөх. Одоо гүүж байгаа. Юм гүүж байгаа салхинд харуулж гүүн гэдэг байна шүү дээ тэр чинь. Тэр чи одоо нисгэгчтэй орох уу? Тий. Чи тэгтээ өөрөө яа нисгэгчтэй орд юм уу? Дангаар өсрөөс урцсан уу? Тийм дангаар. Nice. Юу ш. Хэр удаан бэлчилдэг өсөрж байгаа? Маа нэг таньдаг ах байсан. Тэгэл анх нөө өвөл эхлүүлсэн. Тэгээ шууд л танд сундлааг өгсөн. Шууд анхнаас юу? Тийм шууд. Гүүгээл эхэлчихээ гэл. Одоо нэг Оросууд чинь өндөр байшингууд дээр ингээл нэг альт айхгүй хараач мараагаад. Руфи юу? Тэр амир бас нэг тэр хийдгүү.
Тэр хийжсэн үү сонирхож Яг нэг сая нэг 35 дахрын нэг кран байна шүү дээ. За. Тийш нэг 2 3 удаа гарчсан. Йоо shit. Тэрэн дээр алхах нэг хүнээс зөвлөгөө авч байгаа чинь урднаас нэг гарцсан байсан юм байл л дээ нэг экшн крүү гэдэг шүү дээ. Тэрний нэг лаки гэдэг нэг хаад гэх. Тэр чинь тэгтээ бэхлэгээд гарч байгаа юм. Тэр чинь үгүй гарцсан байсан юм. Гараад бүр нөгөө нэг сум байдаг шүү дээ. Ингээд сумныхын дээгүүр ингээд юу бэхлэгээг багтаа явж. айцтайгаар нүд тулж ийн гэсэн үг үү? Тийм. Айцтайгаар нүд тийм тулж л багтаа. За окей. Snowboard хатанд спорт авиралт за paragliding extreme sport. Гэтэ яг энэ одоо extreme sport мөн үү? Ямар төрөл вэ? Мэдгүй одоо тэгэл extreme спорт бол орхолгод байна. Тийм үү. Энэ бол гэхдээ айгүй аюултай бодит аюултай зүйл л дээ. Одоо хад маднаас нөгөө гол молор өсөрдөг тий бас. Өндөр хаднаас. Тий яг хэрэгсаас нэг 2 3 удаа тусарч эргэж мөрж байгаа хөнгөөр усаар. Тэгээд ер нь саний нөгөө байшинтайг аюултай гэдэг байгаас тэ байшингаа камеран дээр тэгээд аюул олон хүүхдтэй шүү дээ. Уулч гэсэн юм тийм байхгүй. Одоо snowboard гулагч нь цасан. Snowboard бол аюултай нуранганд ордог ч юм уу. Одоо спорт авиралт бол ийм байгаа байхгүй. Бэхлэгэн дээр асуудал гарсан үед ч юм уу тэ эсвэл хаджуулан нурах ч юм уу тиймэрхүү асуудлууд бол байгаад бусд үед бол ер нь нэг аюул гэдэг юм байхгүй шүү дээ. Snowboard-ыг хараад хахад яг үнэхээр сайн мэддэг байсан ч гэсэн яг тэр юм чинь тэр чигтээ ингээд өөрөө байнга эрсдэл байгаа байхгүй тий. Миний яг таньдаг нэг найзын маань одоо аав нь үдэ аягүй сайн таньдаг хүн л тань. Тэр болохоор бүр ингээд дээр үед цөөхөн идэх Улаанбаатар тийм одоо скейтер гулгадаг хүмүүс байсан гэж байна. Хорооллын хаана гэлээ очиж бөөнөр гулгадаг. Тэгээ маш олон жил скейтер гулгацсан амар тийм дадлагтай. Тэнгүүтээ нэг удаа хөлөө углаад ингээд төмөр хийлгэсэн байсан байхгүй. Яасан гэсэн чинь зүгээр сноубордоор гулгаж байгаа л эвгүй тоормослонгод хөлн ингээл нөхөхгүй угаараад ясна гараад ирдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр бас амар эрсдэлтэй байгаа. Тийм тэгээд яг өөрөөсөө бас бэрт нөө байгалийн хүчин зүйлгдэг чинь юм ч давагдчихгүй шүү дээ. Тэгээд тасан нурангоо би одоо жишээлбэл нэг тасан нурангууд бас нэг орж үзсэн. Тийм үү. Тастагаа цуг голгаад. Тэгээд шууд хадрууд яг нөө бас нэг тийм мэрэгжлийн сургалт муралдаж байдаг л та. Буулгагдсан юм уу гэдэг тасан? Ариш болгодаагүй тэгээд толгоо нүлтээд. Нөө хадруу тастагаа зоош ингээд гулгаа явчихж байгаа юм чи. Шууд ингээд цас бит хоёр цуг ингээд доош уул явуул цуг явж гэсэн шүү дээ. Тэгээд хажууд хадсан хадруу дарж ороод тэгэл миний хажуугаар цас гал яваад гэж байна. Йоо. Тэгэл доошлогдсон тэр цастай явсан бол цас ихсээл. Тэгээд ер нь бол болгодох юм. Тэгээд ер нь бол нэг 5 минут л амьдэрдэг гэж байгаа байхгүй тэр дотор. Цасан нурганд орсон юм бол. Тийм шүү дээ. Цасан нурганд ч аюултай шүү дээ. Тэр тэгээд ягаад ч ихтэй надад нэг кино үзсээр байгаа ч юм уу яг амьдралтай харааг болох нэг аюултай санагддаг шүү дээ. Нэг сэлээ гарцсан юм санагдаад саасан дотор. Тийм байдгүй бол одоо яг галтуул энтертэй адилхан тэр чин байгалийн гамшигуудын нэг шүү дээ. Цасан одоо цасан нурга, цунами тий. Тийм чи одоо ингээд байнга ингээд экстрем аялаад тахаар шүү дээ. Бүр нэг юм амьд үлдэх чадвар арай сайтай болж байна уу тий ялчгаа. Тэгэл баг л та. Тийм ер нь бол би бусд хүмүүсийг харангуут одоо ингээд байнга офс дээр суудаг хүмүүс ингээд харангуут ингээд ярилцсан гоч юм ингээд ямар тийм сул дорой юм бэ энэ гэж мэдрэгдэж байна ер нь. Гэхдээ яг нэг биеийн дархлааны хувьд бол бас жоох илүү л бах юм бол илүү юм бол тэг ингээл илүү их нэг актив байгаад байгаа. Илүү хөт чирэгчсэн. Тий. Илүү нөө самбаачлах илүү юутай бах тий. Зүүн совин хөгжсөн ч юм уу. Тий хөгжсөн бах ер нь бол. Офисын хүмүүс гэснээс яг за чи одоо ердийн хотын одоо амьдралтай байж байгаад тэг яг хизэнэстэй байгальд гарч яваад экстрим спорт хийж эхэлсэн. Одоо ер нь 10 жил болж тий 10 жил болсон шүү. Яг анхны одоо тэр экстрим спорт хий гэдэг алхам чи ер нь ямар хөө шийдэж хийсэн үү эсвэл зүгээр явж байгаад алинаас нь эхэлсэн ер нь. Ер нь бол маа нэг найз уруу татсан. Тий. Нөө маа найз аяллаа тэмцээн аяллаа улсаа авах гэж болдог гэсэн байхгүй. Тэр нэг завь гол гатлах гэдэг маш олон төрөлтэй газрын зураг одоо нуувч олох. Тэгээ тийш намайг гоё тий. Газрын зураг олох гэсэн үү? Тэгээ газрын зурган дээр одоо ингээд буудаад газрын солилцлыг олно. Скол нуувч олцсон газрын зурган дээр ингээд тэр нуувч ингээ хайгаад хідэн тишээ тараад. Нэр сонирхолтой юм. Тэгээ тэнгуүч мангар олон баг байгаа шүү дээ. Тэнгуүд ингээ нэгнийхээ санааг бас ороох. Худлаа нэг нь одоо багаараа явж хахад тент нэг нуувч байгаа ч гэдэг юм. Скол нэг нь одоо тишээл байх хэрэгтэй гэдэг ч юм уу. Нөгөө хэдийгээ дагуулж явдаг ч юм уу. Скол би олцсон байлаа гэхэд нэг нь руугаа ингээ ирмэн шүү дээ. Тэнгуүд нөгөөх нь худлаа энд баймын худлаа гэж ойрлоо шүү дээ. Тэгүн дарах хооронд нь би ингээ дарчаад нөгөө хэдийгээ дарахгүй. Бас нэг тийм хөвгчлээ. Дарна гэдэг нь юу гэж байна? Нэг тамга дардаг гэхгүй. Тийм нэг нуувч олсон. Тэр нуувч зүгээр л юм тамга байгаа гэхгүй. Тэр тамга ингээд дараад олсон гэсэн тэр баталгаа. Энийг нэг санааг ороож мөр хоргоо гоё юм байна. Сонирхолтой юм тий. Nice. Тэр нөө юу гэдэг ямар кинод гэлээ нэг
Ингээд нэг юм арал дотор би нэг бүгдээ алгаан цүүлддэг. What? Hunger Games. Тий, Hunger Games. Тийм аа. Нэг тим амьдралтай юм ааш. Арич тийм шиг байна. Хүн алхаад бусдыг нийлээ гэж тий. За айгу сонирхолтой байна. Одоо яг түрүү коронавиг үеэр одоо аялахыг гэхээр буруу болчиход байна гэсэн үү? Аялж миний арай чанга. Буруу юу? Буруу л ах л та. Тийм нэг хөл хорой тогтооцсон үед бол бид нар ингээ гараад ингээ хатанд ингээ яг цомх ингээ явчаал ирээл болохоор. Гэтэ энэ хөл хоройг одоо тасаг төрийн одоо юмыг одоо үүсгэж ин гэх юм уу одоо юу гэдэг. Гэхдээ яг богдуул руу ч юм уу гарах юм бол одоо тэр чинь маш олон алхдаг шүү дээ. Өдөрт бараг 1000 гарч юм алхаж байгаа шүү. 1000 гарч байгаа шүү юу юм. Тийм. Тэнгүүд яг цөөхөлөө 4-5 тавуулаа ч юм уу хөдөө хэр аялахад тэнцэнэс чинь нэг тийм корона одоо тийм ханаа байхгүй шүү дээ. Мэддэг хүмүүс учраас нэг нь мэдээж тэг халуураад байвал. Тийм олноороо байгууллаа л тэг яг хэдэн 100 хүн цоглуулаа 20 30 хүн цоглуулаад ч юм уу би явах юм бол эрсдэл үүсэж байгаа байхгүй тийм ч тийм. Яг нэг бидний сүлдэд яг өөрсдөө хатан л явах гэж явж байгаа хүмүүс. Хүмүүс нь аял майл зөхөж авч байгааг болохоор бас гайг байх гэж боддог. Манай тийм нэг бас яг одоо бичлэгээр үзэж байгаа хүмүүстэй манай подкастаар үзэж байгаа хүмүүсээс жоохон танил санагдаад яг юу хүн блэ гэж бодоод байгаа хэрэг та яг хаана харлаа. Тийм нөгөө нэг хэдийн бэ гэд нэвтрүүлгээр ороод нэг хэсэг нэгсэн сац болсон шүү дээ тийм. Тэр дараа нь цагдаа дээр явж ийн гэсэн шүү дээ. Тэгсэн наагтоодаа тэгээд буруу үлгэр дуурайл үзүүллээ гэдгсэн. Ер нь одоо хүмүүс их буруу үлгэр дуурайл үзүүлдэг өөрөө. Тэр чи яг хүмүүс гэж яддаг шүү дээ. Тодруулж хэлэхэд яг нөгөө хэдийн бэ гэд асуугаад тэ хувцсны өнүүдийг асуунгууд энийг дээрэмдэж авсан, цохиж авсан ингээд яриадсэн те. Тэгсэн. Энэ бол хавлгаагаар. Цагдаа юу гэж яах юм? Залгаснаа. Хизэн залгасан юм. Нэвтрүүлэг гарсных нь маргааш нөгөөдөр нь залгав. Нөгөөдөр нөө. Тий. Юу гэсэн? Ирж уулзаарай гэсэн. Тэгэхээр би за гэв. Би очиж уулзаад юу гэж бодсон дотроо. Мэдрэмж юу мэдэрсэн гэсэн. Үгүй яах тэгээд би хулгайг өгнөний юм чинь тий. Тэгээд яах вэ тэгээд тэнэг цагтаа ахуудаа селфи энэ хийсэн байгаа харагдаад тий. Тий тэгээд өөрөө за хоёлаа селфи хийчих. Тэгээд тэгэхээр селфи хийсэн. Селфи хийсэн. Яг яагаад тухай тэгж дээрэмдсэн гэж хэлмээр сагдаад байсан. Гэхдээ яг наазгаа хөдлөөдсөн юм яасан. Маа нэг найзтай тэгэхгүй одоо ингээ цуг аялдаг одоо надтай бас нүгз додол нэг ч юм уу те бас нэг дотор нэг адилхан ертөнцтэй ч гэдэг юм уу. Тийм бидний яг үз харж лайсан л та. Тэгээ нөгөө яг тэр хүмүүсийн ч буруулж байх. Тэгээд бид нар бас нэг хоорондоо тэгж ярьдаг гэсэн. Тэгээд зарим нь болохоор хитрхи их нөгөө нэг одоо ям гэх юм уу те. Ямбан жоох ихтэй тэгээд жоох тиймэрхүү байгаад байдагсан байхгүй. Тэгээ найзтайгаа ярьж чи тэгвэл яах вэ? Маа найзд бол бас нөгөө өөр би тэгвэл хийх байсан байсан. Тэгээ тэр өдөр маа нэг найз цуг явж тарахгүй юу? Тэгээд тэгсэн чинь чи ороо чи нөгөө ярина гэдсэн юм а яриач чи ямар хаашаа инээ тэрэг. Тэгэхээр тэгээд харин тэгээ надаас нь 2 3 ч удаа ярьж гоосон байхгүй. Арчаач. Тэгэхээр за. Яри хэрхэн байгаа уусаа гэдэг. Жохон шогдлох маягтай. Тий. Ер нь яг тэр амар ваяр нэвтрүүлгийг бол буруутгаагүй хамгийн гол нь тийм. Намайг буруутгасан гэж тийм. Биш яг нөгөө нэвтрүүлэгт орж байгаа зарим хүмүүсийн жоохон маягтай байна гэж үзээд тийм. Шалж байгаа л юм өгөөж байгаа шүү дээ. Яг өгөөдөг жоохон. Тийм инээдтэй байдлаар нь л хэлж байгаа шүү дээ. Тэгэд ямар ч сан амар хүмүүст хүрсэн шүү дээ. Тийм болохоор цагдаа тутсан маа шүү дээ. Тэгээ буруу үлгэр дуурайл үзүүлсэн байна гэдгсэн. Тэгээд би буруу үлгэр дуурайл үзүүлсэн явуучлаарэ. Одоо тий сонс подкастаар дамжуулаад залруулга хийе. Залруулга хийч. Одоо жил мөлийн дараа залруулга хийж болд юм уу? Одоо ингээд уулан давиддаг хүмүүс жоохон үзэл бодлаараа өөр байдаг бах те ер нь арай нэг чи ер нь ууланд ороход юу мэдэрдэг ер нь яг гоё сайхан уул руу явхад тэгээ ирэхэд юунд өөрчлөгддгийг сэтгэл санааны хувьд юу нь гоё байдгийг гэхдээ ер нь түр өөртөө бол тэмцэж байгаа асуудал байхгүй ер нь дэлхийн бүх уулчд ер нь тэгж л урсгалдагч байхгүй уул чинь урсгалдагч биш гэж авч үздэг байхгүй өөртөө бол тэмцэн тэнцээ өөрийгөө л ялна надад ч гэсэн ингээл явж яхад би найстаа ингээд авирж яхад хоёр цасан шуурганд ороод тэгээ маа найз ингээд зүүцсэн байсан шилийг ингээд бүх гав авчих байхгүй амар хүчтэй юм чи тийм маа найз одоо удахгүй цагаагаар шуурна бит хоёр газ явчаад ирэх юм шиг санагдаад яг хөө зөрөөл явсан л та найзхаа үгнээс зөрөөл тэгээд энд яа яг тэгж байгаа юм чи тийм хамаг байдгаа хэлээл энд юу хийж явж байгаа юм бол гэж мэдгэж байгаа юм чи тэгээ тэр үед тэр уул руу гарч чадаагүй буцаж байгаа. Тэгээ буугаад ирэхэд
дахиж ийшээ зүглэхгүй гэж бодчихсон бол дараагийн удаа дахиж ирж дагаа нэг уултаач дагаа нэхнэ гэж байхаа тий. Өөрийгөө дахиж сорниол гэж үзэж байгаа. Сорилттойгоо тий. Тэгээ яг нэг бодол зэрэг өөртөө маш их ярилцсан. Өөрийгөө даван туулахад өөрийгөө олно гэдэг юм чинь яг тийм чинь би утгаараа яг жинхэнэ утгаараа би бол тийм гэсэн. Хүмүүсээс салтахад өөртөө хамгийн чухал нь тий. Тийм мэдээж тэнцээч ингээл маш олон хүчин зүйлүүд болж байгаа. Тэр бүгдийг давж гараад тэгээ ард нь тэр бас мэдэрч байгаа мэдрэмж бүр юунаас ч авч чадхааргүй тийм мэдрэмж байгаа тах. Үнцэнтэй. Бүр ингээл ямар нэгэн тарих руу дүлдэм шиг үн тий. Тийм хамгийн эрүүлээр одоо эрүүл зөв донтолт гэх юм уу ер нь бол. Яг тэр мэдрэмж бол ер нь шал өөр л дээ тий. Одоо хүмүүс нөө нэг жишээлбэл нөө нэг хар тамхинд ч юм уу тий. Янз бүрийн донтоод байгаа шүү дээ. Энэ бол зүгээр маш тийм гоё донтолт гэж хэлэх юм уу ер нь бол. Оюун санааны бас үүднээс бол. Одоо яг чиний яриаг сонсоод ч юм уу тийм магадгүй зарим хүмүүс яг одоо тэгээ бэлэн болцсон байжгаад ингээд яг нэг юм хүлээж байгаа тэгээ хөшөөрөг болоод сонсоод шууд магаш ууранд авуул руу тийм. Тэгэхээр за экстрим спорт болон аяллалын одоо давуу тал нь юу юм те яг хүн юугаар өөрчлөгддөг ямар давуу тал болдیں۔ За тэгээд сая ярьж штэ цасан шуургач юм уу бодит эрсдлүүд бол мэдээж байгаа. За эрсдлүүд нь яг ямар эрсдлүүд байгаа энэ хоёр сэдвээр сайн ярьж өгөөч. За тэгээд экстрим спорт яг мэдээж экстрим гэж мэдээ эр зэргийн спорт гэж ярьдаг те. Бас нэмж хэлээд энэ бол мэдрэмж маш их шаарддаг ер нь бол. Үний мэдрэмжийг хөгжүүл мэдээж би бэлтэр дагаад хөгжин те. Мэдрэмжийн сэтгэл зүй одоо альва зүйлийг ингээд сэтгэл зүй маш сайн бэлтгэдэг баг экстрим спорт чинь түрүүлс те. Маш олон одоо цаг хугацаа одоо цаг хэцүү хүчин зүйл байгаа. Тэгээд хэр баргийн одоо хөнгөн шингийн юм дээр хүмүүс ач холбогдлогоо наано цаануу гэдэг мэдээж хөнгөн юм энэ хөнгөн байдаг зүйл гэдэг юм ингээ хаяа сурчдаг. Скол нэг шалдар болтер юм ингээ хаяа сурчдаг. Нэг тийм ач холбогдлого юм байна. Нэг тийм одоо юу гэдэг нэг тийм бэлэн байдал гэдэг юмыг маш сайн сурах хэрэгтэй. Ер нь хүний сэтгэл зүйн хувьд бол ер нь маш сайн хөгжин одоо бүх юм чинь одоо экстрим спорт бол тэгэл сэтгэл зүй шүү дээ. Авираад ингээд явж хахад одоо би энэ замаар бууж чадах болов ч гэдэг юм уу. Тийм бодол орж ирнэ. Тэгэл одоо ингээд бишээлбэл би уулын дээр ингээд өнгөрсөн жил хэд найзтай тэмцээнд ордог найзтайгаа авч яваад тэгээд улсын аврал дээр ингээд финалийн гараан дээр анхаар марш гэдэг үг ингээд амар тийм юу их айцтай байхгүй. Тэр үг бол тэгээд би тэр найзтайсаа асуусан байхгүй. Тэр яг ингээд гулгах гад ингээд ээлжээлж хүлээгээд явж байхад анхаар марш гэдэг үг өстой зайл санагдж байгаа гэдэг. Харин тийм тэгэл сэтгэл зүйн хувьд бол ямар том сэтгэл зүйн бэлтгэлтэй болчтой юм шиг. Би бэлдэр бол хөгжин ойлгомжтой. Яг үнэн л дээ. Одоо нөгөө бид нар зөндөө ярьжиндээ Масловын хэрэгцээний шатлал гэдэг байгаа шүү дээ. 5 одоо үе шат. Эхлээд бол одоо аюулгүй байх, дулаахан байх, хоол хүнстэй байх те. Тэгээд дараа нь одоо нийгмийн харилцаа энэ төр гэж явж байгаад хамгийн сүүлд нь одоо өөрийгөө батлах, нотлох те. Одоо жинхэнэ өөрийгөө хөгжүүлэх, таних нэх гэсэн self actualization гэдэг те. Үе шат байгаа. Тэнгүүд одоо миний бодлоор экстрим спорт хийхэд бол хүмүүс одоо эхлээд нөгөө ихний хідэн үе шат бол давагдсан байх хэрэгтэй байхгүй. Одоо хоол хүнс ч юм уу те. Тэгээд тэрийгээ даваад өөрийгөө нээх гээд одоо нэлийн өндөр түвшинд очсон байгаа байхгүй. За тэгээд гээгүй байсан ч гэсэн ихний хідэн шатууд давагдаагүй байж байгаа одоо найзаагаа дагаад явсан гэж штэ те. Тэр шиг гарч явж байгаад одоо яг тэр нэг юм байгальтай тэр энэ бол яг манай сонсож байгаа хүмүүс яг туршаад үзэх хэрэгтэй зүйл гэж бол би хэлмээр байна. Ягаад гэвэл одоо хүн өөрийгөө яг сайн мэддгүй байж болно. За одоо тэгээ бүгдэнд нэг үүсгэсэн дүр зураг байгаа шүү дээ. За би бол одоо энэ подкастын хөтлөгчтэй, би бол бадралтай, би бол одоо ийм сэтгэл зүйч гэдэг ажил хийдэг. Одоо ийм гэдэг нэг тийм дүр зураг байдаг байхгүй. Чи ямар ч дүр зурагтай байж болно. Харин байгаль дээр гараад өөрийгөө нотлоод үз. Тэн дээр чи арай өөрийнхөө одоо илүү өөр дүр зурагтай болохгүй өөрийнхөө талаар тий. Тэрийг олцсон байхад одоо хүний нөгөө нэг тэр хэрэгцээний шатлал дээр нэлийн шат дэше явчихж байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө нэг жижиг асуудлууд тэр хүний хувьд бол нэг тийм асуудал байха болоод ирж байгаа нь бол угаасаа тийм сэтгэл зүйн хувьд бол угаасаа үндэслэлтэй асуудал байхгүй. Миний хувьд харах нь бол яг тэгж харагдсан юм л тийм. Тэгэхээр агарын нөгөө даралтны асуудал гарч ирсэн юу? Тэг өндрийн асуудал. Жи одоохондоо л гайгүй. Монголд ер нь гайгүй байд юм уу? Мэдхгүй. Ер нь гэхдээ нөгөө дээшээ өндөрлөөр гарч чихмэх ер нь шуугдаг үстэй. Чи миний их тэгж байгаа. Ер нь мэдэгддэг юм а тэр чи яг гинт өөрчлөлт орохоор л мэдэгддэг. Эверестийн талаар юу гэж бодож байна? Яг уу. Би манайха ер нь ингэдэг байна. Эверест
Яахгүй. Айж байгаа юм биш яг нэг Явмаар байна уу? байхгүй. Одоо бид нар бас ярьдаг л та хоорондоо тэр нэг одоо жишээлбэл яг мэдээж библ дээр ингээл өндөр маш бүх зүйл ингээ нөлөөлнө л дөө. Биднүүсийн яг тийм одоо стил биш юм уу? Одоо манай зүйл тийм. Одоо жишээлбэл бид нар одоо өөр одоо 22 онд Эверест чи өндөртэй 8000 тай бас нөгөө өөр уул зорж байгаа. Тэгтээ Эверест ш. Эверест ягаад гэвэл зүгээр одоо хүн болгонд нээлттэй болцсон ч юм уу те. Тэгж хараад байгаа хгүй. Ер нь бол тийм л те уулчдын хувьд бол ингээд дэлхийн хамгийн өндөр оргил нь мөний хувьд бол мөн. Тэгтээ яг биднүүсийн юунд бол тохирохгүй байхгүй. Хүн болоо одоо тийш нэг жуулчд нь одоо ингээд мөнгө төлөөл гараад юм. Ингээл одоо дэлхийд ер нь бол тэгж яриад байгаа хгүй. Одоо Эверест бол тийм болоод байна. Тэгээд тийм уулчд бол яг одоо ингээд одоо лаглаг мунд уулчдээ шүү дээ. Одоо бид нэр Эверест гарч үзээгүй тийм уулчд байна. Одоо ингээл хүний авираагүй замаар авирдаг ч юм уу тийм уулчд бол Эверестийг тий ер нь бол одоо яг шинэ онцшулцсан тийм зүйл нэ гэсэн одоо илээс мэрхэлтэй байгаа юм байна шүү дээ. Өөрсдөө ямар уулын тэр уулна Канчинжунга гэдэг. ямар гоё хаана гэдэг. Канчинжунга. Имбал имэлтэг хоёрын хэлний завсар байдаг. Бас хямлан уул юм шиг байна тий. Одоо хүмүүс ер нь бол өөрийгөө айгүй голддог л доо. Энэ бол бүх хүнд ерөөсө хүн өөрийнхөө потенциалыг амар дутуу үнэлдэг байхгүй. Энэ тал дээр юу гэж бодож байна? Одоо за өөрийгөө чадах юм уу чадахгүй мó гэж бодоод байгаа дэр те яаж одоо тэр чадна гэдэг рүү хүрэхийн тулд яаж явах хэрэгтэй гэдэг. Өөрийгөө би ч бас өөрийгөө голомтгоо шүү дээ. Тэгээд за чи одоо яг хямлан бас нэг том оргил руу зорино гэж шүү дээ те. Энэ бол одоо чадна гэд бодсон байж байгаа зүйл гэж ойлгож байна. тий наан мэдээж бэлтгэл маш сайн хийн тэгэл бэлтгэл чухал те. Тий багаар авирна нэстэй. Тий багийн ажиллагаа тий. Тий яг нэг чадахгүй гэж бодохын оронд зүгээр эхлээд үдцэн дээр баг тий. Just do it гэдэг. Тий бодохын оронд мэдээж орлого хийгээд чадахгүй байх ч юм бас өөр ш тий. Орлого хийчээд чадахгүй байна гэж бодохоор зүгээр ингээд чадахгүй тэгээ болох ч юм бүр мяахгүй тий. Хийж орлохоос өмнө шантрах ба. Зүгээр л ингээд бодоол өнгөрцөн байх. Тэр нь хийгээд үдцэн. Хийж үзээд чадаагүй шүү дээ. Тэрний оронд дахиад явна ч. Тийм байна тий. Чи одоо 10 жил ингээ аялж байхад хүүх шахсан тохиолдол байна. Юу шахсан? Хүүх шахсан. Яа баг ста нэг юм одоо нэг секунд нэг минут нэг секундын нэг юу гэдэг чинь нэг юм. Тэ. Яа яг хүүх шахлаа шүү. Эвстэй гүтлээ тэргээл. Нэг зүрхэнд үлдсэн юм байна. Тухайн үед бол яг тийм бодлууд байсан. Тэгээ сүүлд нэгэ бодоход гайгүй ч байсан юм шиг. Тийм бодлууд ер нь байгаа яг тийм цаг үеч бас байна. Ингээл халтраал нэг юм руу ингээл унчих гал ч юм уу нэг бодлоо. Яа. Би нэг юм нарийнхан юм нэг хийл байгаа хгүй юм цастай. Оргил. Тий яг ингээд одоо харах юм хүмүүс өөр зүүнний тэр бичлэгийг үзсэн юм зүүнний үзүүр дээр яваад байгаа юм уу гэж. Тийм дугуйтай тий. Дугуйтай явж байгаа нэг хэмжлэг үү. Яриахан. Уул яриад тэр ингэ цастаа уул яриад. Алхаж байгаа юм уу? Тий ингээд гүйж байгаа хгүй. Тэгээд тэгэхэд яг зүгээр ингээд нэг хүл алдахад ч юм уу ийш ингээд явчих юм бол яг л гэсэн бодол. Тэр нөө цасан нурангад орж исэн үе байна. Тэгээд гулгаж байгаад бас нэг цас хойноос нураад шууд хад руу дарж ороод тэгээд хатан дээр нэг жоох өнгөрөөд эргэж мэргээд ч юм. Тэгээд ингээ янз бүрийн нэг тийм яг тухайн үед нэг орж тэрнээс бол сүулт нь ингээд бодож ах за гайгууч байсан юм ч юм да гэж боддог. Тавьшин гэж байна. Яг тухайн үед бол яг үнэхээр л нөгөө нэг хэцүү байсан тэгэл тэр нь тэгэл маш хэцүү санагдаж байгаа. Сүулт нь яг тайширсан учраас ч юм уу юм гайгүй санагдаж авчиж байгаа юм. Миний хувьд бол яг тэгж санагдав. Хүн тэгээд нөгөө нэг эвгүй юм үйлдэлд орохоор нэг юм автоматаараа юм үйлдэл хийдэгтэй ер нь одоо ингээд өндрөөс унжаахт нэг модноос ингээд бариад авдаг ч юм уу тий. Нэг тийм тэр цаанасаа рефлекс юм шиг юу юм тэр одоо нэг тийм байхын зүг шүү. Тийм хүмүүс шууд ингээд унжаахтаа ингээд бариад авдаг шүү дээ хүмүүс. Хүн болгонд л ер нь тийм самбаачлах хугацаа байдаг бах тий. Самбаачлах өөрөө ингээд тархиараа бодохгүй хэлэн ялгарна. Тий. Нөгөө нэг нохоонд хөвдөж явахдаа нэг краш дараагаараа суудсан байлээ. Өсрээд гарцсан марцсан тий. Байлээ гэдгээр. Тэр яг хүний тийм байдаг зүйл ах ер нь бол тий. Амьд үлдэх тийм нэг нууц чадвар юм а тий. Харин тий би болохоор яг түрүү нөө потенциал яриад байсан яг энэ бохгүй юу. Яг ингээд хүний потенциалыг сонсохоор амар баг. Одоо Эверестийн оргил чинь бол амар одоо уулчтын одоо хамгийн том зорилгоудын нэг байдаг шүү дээ тий. Тэнгүүд одоо Непалийн зүгээр бал буулсан тий. Зүгээр хончингууд 8 цагийн дотор гарчаад ирдэг гэж байгаа байхгүй. Тэгэхээр одоо тий хүн өөрийгөө зүгээр басаад идэг тий.
Тэр тэгж бэлдэх юм бол тэгэл 8 цагийн дотор гарч ирээд буугаад авах боломжтой л байгаа байхгүй тий. Хонь хариуд багтал болно. Гэтэ тэр Эрүүстэй орой тэр нэг юм үхлийн ингээд юу хэсэг гэдэг нэг юм хэсэг гэдэг шиг байна. Яг нэг дээр нь өдөр болгон шуурд юм шиг байна. Амар хэцүү хэсэг. Боллоо молонтой заавал болонтой гардаг. Нэг тийм хэсэг би тэрний подкастнаас сонссон юм. Тэн дээр хөлдөж өгсөн хүмүүс маш их байд юм шүү дээ. Одоо ч тэнцэнэ байж байгаа тийм. Тэрийг нөгөө нэг тэр цогцоор ингээ баримжаа тэнцээ авч байгаа юм шуурхтай үед. Тэр цогцоор баримжаа авдаг. Цогцод ээлвэж идэм үү? Тэр цогцуудыг нөгөө юу яах байхгүй заяа. Тэр цогцуудын нөгөө нэг өгцөн хүмүүс буулгах чад тийм буулгах тийм ямар ч арга байхгүй. Тийм нөхцөлд ингээ шуурдаг тэгээ хүчил төрөгчгүй тэгээ амар хэцүү тийм хэцүүлэл юм шиг байна. Тийм л хальтаа. Тэгээ ингээ цогцууд нь ингээ байж байгаа. Тэгээд тэр нь угаасаа гарч явахдаа хүмүүс угаасаа зарим нь ингээд би ингээд оройдоо нь гарах гэж байгаад өгчих юм бол миний цогцыг тэнд үлдээгээрэй гэрээсэлт юм л хүмүүс ер нь тэгтээ. Тэгээ уус тэрийг хамгийн гоё өхөл гэдэг байгаа шүү дээ. Уулцтай. Тин ч чинь чинь хэдэн мянган жил л одоо тэгээд байгалийн огцом өөрчлөлт болчихгүй. Магадгүй ингээд хүн төрлөختөн хөлдөн амьлуулдаг болох юм бол тэрийг буулгаж илээ. Болохоор ер нь бол ДНК бол хадгалагд үлдчихэж байгаа юм чинь. Айтахан өгсөн. Тэгээ тэрийг бол угаасаа онгоц портет дээр уусаа очиж авч болж чадахгүй. Тэр хүн тэрийг үүрж авах тийм риск бас байхгүй тийм. Өөр аим эрсдэх юутай учраас. Зардал бол асар өндөр байдаг болохоор тэр хүүрийг зөөдгөө тэд эн чинь аваар байж идэм бахав. Тийм хэсэд. Аимшигтай. Зүгээр нөгөө шувууны нүүдлийн тухай баримт кино гарч байгаа юм л да. Тэгээ шувуунууд ингээл одоо хямлаан зүгээр Эверест дээр биш шүү дээ. Зүгээр хямлагаар давж байгаа байхгүй. Тэнгүүд ингээд нөгөө тийм нисч давхын аргагүй ингээд буцаж нисээд идэг. Тэгээд энэ чинь маш их тийм ёл шиг тийм том шувуунууд ингэж нөгөө барьж идэх гэж байж идэг тий. Тэрийг үзсэн юм. Тэр их гоё нэвтрүүлэг. Тэр айгүй сонирхолтой байсан тий. Тийм одоо юм руу ч одоо тий шувуу хүртэл хийж байгаа хүн бол хэцүү дээ шүү дээ. Тэгээ ямар өндөр арай л өндөр нисэж байгаа. Тэгээ хамгийн хэцүү даа тэр хямлаан даа байдаг. Тэр шувуу бол тий. Сүргээрээ хэдэн мянгаар явж байгаа. Хин үлддэг тий. Чинь үлддэг. Тэнд давж чадахгүй бас. Шувуу чад нисдэг юм тий шүү дээ. Нисээд давж чадахгүй байх. Гэтэ зүгээр ингээл Монголд байгаа нөгөө тийм өндөр одоо тий оргилууд биш зүгээр уулууд дээр ч гэсэн ингээл шууд салхитууд шувуу буцаж нисээд байгаа харагддаг шүү дээ. Урагшаа нисэж чадахгүй тий. Халиал. Тэрийг ер нь хайлах гэж хэлээд байгаа юу? Тий, ер нь бол ингээ зарим чалхаа салхитайгаа ингээ хайлал ингээ тогтоох яваад байдаг шүү дээ. Чи тэгэд яг нэг хүн ингээд нэг кинонд гардаг штэ. Ингээд унжахт нь гараас нь барьснаа. Татаж гаргаж ирж ирээд амин аваад маавраад. Өөрийнх нь гарын шаа. Тэр гэж үгүй л татаж матаа. Мос шидэж үдээ тийм байхгүй юу? Энэ сайн өвөл хүмүүс улаан татгалан дээр нь авиралтын тэмцээн хийгээд ш. Тэрэнд оролцсон уу? Тийм, тэрийг сүхтэй авираад шүү дээ. Маа найзууд нөө ер нь улаан татгалангийн хажууд дахиж нэг мөсөн хан барьсан гэх юм уу? Би хан барьсан. Тийм мөсөн хан. Улаан татгалан цуураад ангаацсан байхгүй. Тэгээд тэнцэн тэмцээн боломжгүй болоод. Тэгээ нөө Mongolia Expedition компани тэрийг анх нэг тийм ус зөөж байгаа юм уу? Үгүй помп гэдэг нь ус ордог юм бидэн шүү дээ. Тэрийг дээшээ гараад дээрээс нь ус асгаж. Доороос нь дээшээ зүгээр ус асгаад дамжуулчих чинь гэсэн үг. Тэгээд нөгөө нэг жоохон цас ус зуураа зарим хэсгийг бөглөө тэгжиж тэнцээ тэмцээн зохиосон сая. Нэг ингэж авирдаг хүмүүс бодлоо боловсролтой нь бол яг байсан. Чи бүр зохион байгуулалт нь. Вау. Тэгээ тэн чинь хичнээн хүмүүс оролцож байгаа. Нэлээд хүмүүс явах шиг боллоо шүү. Мэд найзуудаас л 2 3 явсан. Тийм ер нь олон шүү. Гайгүй. Тэгээ сонирхогчийн тэмцээн гэдэг ер нь 2 өдөр болсон тэр тэмцээн. Чи тэгэхээр өөрөө одоо нэг сүхээр авирд юм биш те? Тий. Үзүүтэй гутал сүхээр. Тий. Тэр чинь бэлгэхэд өгдөг те? Оостой. Тий мэдээж хамгаалтын оостой байгаа. Тэгэл ингээл тэр ос. Тэгээ одоо яг зөв байгалийн хатан дээр спорт авиралт хийхээс мөсөнд авирах нь арай амархан байдаг үгүй байдгүй. Энэ хоёрыг нөгөө нэг бүх экстрим спортыг зүгээр миний харж байгаа бол тэр нь амархан энэ хэцүү гэж хэлэхэд амар хэцүү байхгүй. Өөр өөрсдийн онцлогтой учраас. Харилцаа адилгүй. Тий. Харилцаа өөр өөрсдийн онцлогтой учраас. Тийм. Чи нэг одоо сая корона гэдэг нэг сноубордын тэмцээн хойшлогдсон энэ гэдэг шүү дээ. Сая нэг Ази авраг. Ази авраг. Тийм. Ямар баг бүрэлдэхүүн авах гэсэн юм бэ? Манахаас цан сноуборд гэдэг одоо маа нэг баг би нэг маах нэг юм багтаахгүй X team гэдэг. Одоо хатан давирдаг, мөсөн давирдаг, цан сноуборд гэдэг. Өвлийн спортууд те ер нь. Үйл зун хад ч үгүй л шүү. Тий. Яг нь төрөл нь юм. Сайн миний явах гэсэн спорт юу Ази авраг уу? Тийм. Тэгээд маа багийн авт хоёр урагшаа Ази аврагт явах. Ямар одоо улсын авар магийн тэмцээнүүд төрүүлж ирсэн юм. Ямар тэмцээнүүд дамжуулж ирсэн бэ? Одоо улсын авар анх би нэг Эрдэнэт болсон тэмцээнд 2 дугаар курстай 14 мөр он сноубордоор. Тий.
Тэгээд энэ чи энэ хоёр төрөл болсон. Тэгээд хоёр төрөлд нь анх ороод алтаментал. Хоёуланд нөө. Тий. Хоршоо юу? Тий. Freestyle шүү дээ. Яна уучлаар авсан шүү. Freestyle нөө кросс гэдэг нөө бартаатай замын уралдаа мэддэг байхгүй. Тэгээд тэрнээс хойш ер нь бол жил болго ер нь бол амжилттай дандаа нэг алт бол зулгаачаад иддэг. Хүүшээ тэгэхээр чин гэрэр чин дүүр медаль байгаа юм уу? Харин тий. Одоо шууд алж байгаа юм шүү. Тэгэхээр одоо 14 оноос хойшсон уу? Тийм 14 14 16 манай улсын авар болсонгүй. 19 6 жил. Тийм Монголоор одоо аялахад биш үү те. Яг тийм тохиромжтой тийм гой байгалийн ландскейпүүд те. Одоо тийм нэг алтартай газрууд нь юу вэ? За буур нуурч гэдэг юм уу те. Тийм нэг очиж үзсэн бүл зохих те. Тэгэл одоо эндээс гараад баруун тишийн хөвөл явах юм бол мэдээж тэгэл хоргийн тоогоо улагшны хар нуур гэл те. Тэгэл хөвсгөл одоо хэрэгс нуур одоо их олон гоё нуурууд байна. Олон гоё уул сардгууд байна. Одоо ингээл архира түрүүний уулс гээд тэгээ алтан уулс байна. Тэгэл сайхан гоё. Ер нь бол тэгэл гоё хангаан улсын нутаг гэх юм бол ер нь бол завхан байна. Тэгэл ер нь баруун тишээ ер нь бол ийм нэг жоохон өндөрлөг ийм уул нуруудыг бол үзэж болно. Зүүн тишээ бол мэдээж те тал сайхан. Хан амттай таасна. Зэрлэг амт. Чомны баага хамгийн харж ирсэн амтын баага харж ирсэн, хандгаа харж ирсэн. Тий. Баага яаж ийн? Баага юу? Баага утгаар. Баага ичж гэнэ. Юу яагаад би нэг баага бамбрууш хөөгөөд яаж байгаа юм? Тэгсэн чинь тэр амар буруу юм байсан юм тийм дээ болохгүй шүү дээ. Харин бүр алуулдаг гэж юм. Тийм шүү дээ хамгийн болдгоо. Харин яаж амьд үлдсэн. Би сүүлд нэг байгаль хамгаалагчаас сонсохгүй. Бид нэг замаасаа төөрөөд хаан тэд явж байгаа. Замаасаа төөрөө. Тэгээд ийм харгаатай голууд ингэ өгсөжсэн чинь нүдний баруун болон талыг бүртэлцэхгүй. Тэгээд харсан чинь баага бамбруш мангар хөөрхөн бүр пад хаадаг гэх нөө хадны чинь дэшээ. Энэ хоёр далан дээр ийм цагаан сортой. Тийм баага бамбруш. Тэгэл хойноос нь би баага бамбруш гэж хөөтсөн. Явган сэрэл хөдлөд хөөгөөд. Тэгэл нэг чулуун дээр хараагаад гол ус тулаад хойноос нь яваад. Тэгэл баага бамбруш яаж гүцөөд тэр байгалаа. Чи яг барьж аваад яах вэ? Амар хурдан юм байна уу? Эрхлүүлэх гэжсэн юм яах гэжсэн. Хой тэгэл ойртчл харах гэсэн баг та. Тэг. Хурдан бат гэл бац гэл яваад гэсэн. Тэгээ сүүлд нь бид нэг бас нэг хаан тэд алхаж явж байгаа. Цасан шуурганд боогдоод нэг байгаль хамгаалагчийн хоног төрөлхгүй. Тэгээд гисэн чинь нэг тэр байгаль хамгаалагч бас нэг баага маагатай таарснаа яриад биднес аян замынхаа бас нэг сэн содныг яриад тэгэл байж л. Тэгээд бид гисэн чинь баага бамбруушаа хөөдгөө яриад. Тэгсэн чинь гуйман чи тэнэг хөөхт юм аа л гэж. Яасан гэдгсэн чинь их мхэн тэгээд баага бамбруш харж нэг дайрж байгаа хүн амтан байх юм юу ч байсан ер нь тасар татна гэж байгаа. Йоо. Чи алстаа азтай яг чихнээсээ тэгээд байгаа юм чи. Баага ч юм бол аль болох хүнээс зайлс хийдэг амтан шүү дээ өөрөө. Гэтэ яг зулцганы талд ер нь ямар ч амтан шүү дээ. Зулцгаа хамгаалж аюултай болдог байхгүй. Харин тэгж байгаа. Тэгээ нүдэнд нь баава ээж нүдэнд чи яаж харж ирсэн аа. Одоо төсөлж нь хөөгөөд нэг харагдсан бол гэдэг байхгүй. Харин тий харагдаг бол. Гэтэ харагдаад бид нар ч бас араас нь олуулаа явжсэн л та. Нэг 7-8 миний араас ингээд байгаа явжсэн. Найзтайгаа тэгээ явчих. Бүгдээрээ бодоолох шахсан юм шүү тий. Олуулаа явжсэн болохоор гайгүй ч өнгөрсөн юм уу мэдэхгүй бас ер нь. Ээж нэг болонгийн цагаас хараа явжсэн юм шүү. За ийг байтал битүүд гарна даа гэх. Тэр юм тийм сүүл сонсоод нэг мэддэг штэ зүйл байсан. Хандгаа яасан. Хандгаа үүрээр усанд орж явах юм одоо сууж явах юм харсан. Авраг амт. Амьд амтаа харах гэсэн ёндоо хандгааж бас авраг амт. Нилийн холоос харж явах тийчээ ингээл дүнхийгээл томоор байж байгаа юм чи. Хүрнээс том юм шүү. Тийм. Оо юу мөхөр аим. Дайлж. Тийм ээ. Монголд байгаа ер нь баг хамгийн том амтан баг шүү. Хөхтэй амттаас. Тийм Монголд байгаа хамгийн том амт. Лайтай. Баавга ч нь шүү дээ тийм. Хангааг хөөсөр гад барьчдаг гэж байгаа байхгүй бартаагүй зам дээр. Баавга ер нь маневрдал мó бусдаар хурдаар бол ер нь амар хурдалдаг гэж байгаа. Би нэг бичлэг үзсэн чинь ийм шалдан ийм босоо бараг нэг 15 м мод руу хэдэн секунд дотор гарсан шүү. Баавга юу? Тий нэг баавга дээр нь байсан байхгүй. Тэр ингээд зодтолцсон юм шиг. Тэгсэн чинь 3-4 секунд дотор тэр дэше гараа гэд. Бид нар тэгээд бааван сухтад мод руу авир нь үлгэр юм уу? Тийм үлгэр юм байлаа баавга. Би нэрээ тэр бичлэг арайч би баавга тэгдэх байх гэж бодсон байхгүй. Ингээд пацнаал авираал ингээд тэгсэн чинь зүгээр нэг шулуун ийм одоо шонгийн мод руу зүгээр хэдэн секунд дотор гарсан. Би
Тийм баавгаж нөгөө бамбрууш байхдаа мод руу их гардаг. Тэгээд нөгөө том болохоор ер нь авирах нь багасчдаг байхгүй. Тэгээд шаардлагатай үед авирчдаг. Тэгээд бос үед авирдаг. Тэгээд яг хүн яг мод руу авирна гэж боддог байхгүй баавганаас. Баавгаж хоёр нутагт юм шүү. Шин төрөл зүйлээ шин нутагтай юм шүү. Тэг баавгатаар бол чи гэдэгтэй яг нөгөө хувцас шууд шалтлаад айлах гэж. Тэр яд нэр удлаа бах. Юу юм бэ лээ нөгөө би юусан байхгүй 15 оны үед ингээд одоо би ч нэг өөхөөс айхаа болцсон байсан гэдээ ярьдаг штэ тэ нэг хэсэг нэг би бас хэсэг жоох аялсан юм л та. Тэгээд нэг л айдаг юмтай тэр нь баавга байсан байхгүй. Тэгээд аюу тэнийг сонсож байгаа өөхөөс айдаг хэрнээ баавга нь айдаг өрнөө баавганаас айдаг ч гэх шиг тэ. Тэнгүү тэр болохоор яасан гэхээр зүүдэнд би бүр ингээ 3 удаа хол зайтай. Гэхдээ баавганд хөөгдөөл байдаг. Амар хэцүү. Тухайд яг зүүдний анализ хийж мэддэггүй байсан. Яагаад байгаа ойлгохгүй. Тэгэл ингээл хүнхээрийн тамтай завар ингээл хөөгөөл би тэгэл уулын дов руу гараал үзэндээ ямар ч нуугдах газар байхгүй. За эзгүй тал дээр жижигхэн дов руу гараал зогсож чинь нөгөөдх нэг намайг харахад юм бол би дуусаа гэж мэдээд байгаа. Тэгэл нэг удаа зугтааснаа нэг юм тавилгын эзгүй агуулах руу ороод юм орж нуугдчих муухтал зүуд штэ. Тэгэл бүр нөгөөдх нь үнэрлсээр хагаал олж ирээл нөө дээр мэр тавьсан bin тийм авч мавж ингэ зүудлээ бүр ингээ баавга харахаар бүр дотор мухаардаг болсон цаа. Тэгээд юмыг яаж мэдхүү гэдэг нөө баавганы талаар баахан судлаа. Тэгсэн чинь ерөөсө баавгаад таарахад одоо ер нь цухтаад бол хүн амжилт өгөх гэж байгаа юм. Яг ямар ч араатай амьтан цухтах юм бол нөгөө шууд инстинкт нь хөдөлж хувцаа хоол гэж хардаг. Цухтах юм бол тэрийг тэнгууд баавгаа болохоор яг хүүхд шиг юмтан гинэ. Яг тийм нөгөө бантаад нөгөө хүүхд нэг юм банцсандаа нэг ууралж нэг зодоо модны өөр тэгдэгтэй жоох мах нөгөө үзээгээ те. Тэхгүй тул ерөөсө нүдрүү нэгцэлж харж болдгоо гэж байна. Аль болох нөгөө тийм хараагүй юм шиг царайж те. Ингээд өөр тийш харж нэг дуу маа айлж тийм чимээ гаргаж явах хэрэгтэй гэж байгаа алгуурхан. Эргэж нуруугаа харуулах юм бол хонос нь хөөн. Тэгээ оймод ер нь баавгатай газар байгаа гэж бодох юм бол холоостой шүглдэж мөглөж ч юм уу явж ивэл айгу зүгээр. Нөгөө баавга ер нь бас хүнтэй таарахыг хүсдэггүй эртхэн өөрөө яваад гэдэг гэнэ. Тэгээ нэг тулгарчих юм бол ер нь тэгэл хүний нөгөө банцсандаа дайрдаг. Хүний нүрий чинь нөгөө ардан гартал алгаддаг энэ төргээд бид нар чинь багасаа яриа сонсч өссөн шүү дээ. Тэгэхээр ер нь баавгатай тулвал ер нь дим юм шиг байна. Тэгээд оймод кемп хийх юм бол нөгөө яалтч хүн баавгатай газар кемп хийж таарах юм бол орой олцоорч хүн кемп шүү дээ. Тэнгүүд нөгөө дотор хувцс тэгээд хоол хүнсээ тийм тусдаа гялгар ууд модонд боож өндөр юм дээр яахгүй бол баавга ирж нөгөөдхийн зүг өнөрлж явж хагаад өнгөчдөг. Тэгээд хүнтэй таарчих юм бол баста ярддаг гэж байгаа юм. Тэгэхээр ер нь болгоомжтой байх хэрэгтэй. Баавга айлтай. Тэгээд айжсэн чинь харин тэр орсуудыг үзэж их тийм таашаал авлаа, тайвширлаа. Нөгөө одоо жоо баавганаас яхаа болтон л да. Гэтэ орсууд яадаг хүмүүс юм. Юусэн баавгаар даажигнаад байгаа. Тэрийг үзнэ чи. Нэг өвгөн сууж байгаа хөөх зөвөр тамхи татаад байгаа юм уу? Ингээ юу ч тоосон юм нэг жоохон бамбрууш лагаамалтай жоохон том тэгтэй. Тэгэл ирээл үнэрлж мөнөрлээ. Тэгээ нөгөөдх нь нэр баавган цочиж холдож молдоол. Тэгэл орсууд шоолол. Тийм зэрлэг баавга. Тэгээд ингээд машин зам ам дээр баавга гараад ирчдэг. Тэнгүүд ингээд нөгөө баавган хүмүүс ингээд баавгаар даажигнаал бичлэг хийгээл айлгаж үргэж мөргийгээл. Тэгээ тоохгүй байгаа юм. Тэгээд орсууд одоо тийм айдгүй хүмүүс юм. Яг тэгээ судалж явж байгаад бас орсуудаас баавганд идүүлсэн юмнууд байдаг юм байна л дээ. Тэрийг бас уншижсэн. Тэр нэг Сибирийн баавганы зургууд гэдэг бүр юу динозавр юм мангар том машины кран маранаар өргөцсөн том баавгуудын зураг. Тэгээ нэг хүмүүс ингээд анчт ингээд бүр хөөлүүлсэн тасар татуулсан тийм зураг юм байна гэсэн. Тэр нэг хот сууринтай ойрхон амьдардаг баавгууд нь харьцангуй зөөлөн ааштай байдаг хаа. Харин магадгүй илүү гүн рүүгээ яваад илүү хүүтэн рүүгээ төгөхөөр илүү ууртай баавгууд. Тий одоо жишээлбэл нөө 90-ад онд ч манай одоо зайсан энэ 100 март чинь хандааг нэг бууг ороод ирсэн. Тэгээ хог явж идэг байсан гэсэн шүү дээ. Одоо зураг мөргөн парк дээр тэгээ талбай малбайг дээр чи явж идэг байсан гэсэн. Шуудан муудын дээр явж идэг. Би сандаг парк явахад паркын дээр юу тийм үү? Бууг үзье тэгээ явдаг гэснээр санаад байгаа. Тийм үү. Бог үзнэ гэдэг үү? Тийм парк одоо энэ хогийн сав ухаа байж идэг гэсэн гэж юм мэдээд үү? Тийм. Хогийн бог уу? Одоо түрүүн өсөл явж идэг штэ одоо юм үний. Энэ ч угаасаа юмхийн урд одоо саяхан штэ. 2 хоногийн өмнө манай найз богд уул руу гараад тэгснэ бууг харсан бэлээ, зургийг дарцсан бэлээ. Аа тийм. Бас таалдаг юм бэ. Саяхан бүр Sky Resort-оор ингээд бид нэг лефтер ингээд явж яхад доор ингээл цас малтаал цас ухаа ичдэг гэсэн. Уул гоё амжилтайгаа ойрхон амьдрал гоё тий. 2-3 жилийн өмнө. Тэгээ Асами урд руу явж явахад бас байж байна. Бид нар чи Sky-с гарах та хайна Асами урд руу хог ухаж идмээс хагт юм бол та. Төсгөөд явж явах байж лээд. Уул бид нар амжилтайгаа ойрхон амьдрал гоё тий. Ер нь алаач гүн шиг гэж. Тийм тэгэл яг хөө олны дунд одоо нөгөө юу те уулын мод урттай багтай олны мод дунд сайнтай модтай гэдэг шиг тэгэл зарим хүмүүс яалтчгүй нэг тийм
хөдөө ингээд хитэн 100 малтай байж дээ. Аль болох малаасаа идэхгүй шүү. Ер нь тэгэл нэг зээр алж лидэд байх санаатай хүмүүс байдаг шүү ер нь. Тэгэл бууцанта будаа гээл. Байгаль хамгаалагч нь ямар санд 1000-ыг хамгаалж нэгийг гэдэг гаргацсан байх чинь. Тий. Өөртөө л учиртай л тэр тал дээр Байгаль хамгаалагч нар гоё юм. Тэр нөө баавгааны боожгоо яг хүнийхтэй адилхан гэж үний юм болов? Мэдэх гэсэн. юу юм бэл чинь. Яг энэ нөгөө нэг ямар л нэг баримт кино үзчихсэн юм ба. Тэгсэн чинь шимпанзе тэгээд хит хитэн сармагчин байсан юм аа. Тэгээд гориллах бол хамгийн жижиг гин юм байлаа хүнийхээс. Тэгээд шимпанзе энтрээс. Тэгэхээр биеийн хэмжээ бол хамаагүй л шүү амтны хувьд. Гориллын хэмжээтэй тийм. Гориллаг бол хамгийн өчүүхэн юм байлээ. Жохон жижиг. Баавгааны хэл горилл ягаад ууртай байдаг нугаас ер нь ойлгомжтой байлээ тийм. Байв инсекюр яаш. Өөрийгөө нотлох гашаа. Горилл нэг шах. Тэгээ явж шимпанзе хамгийн том болж тараадсэн шүү. За эдгээр рүү орох уу? Ер нь буруу хүн амтны боожгоо яаж. Чийл ихлээсэн шүү дээ. Sorry. За аяллаар явж байгаад ер нь одоо тийм сонирхолтой адал явдлууд юу тохиолдож байна? Адал явдлууд дандаа адал явдалтай явж гинөө. Яг алийг ярихаа мэдэхгүй их адал явдал байна. Яг бид нар нэг амтнуусын ялж байгаа нь ер нь хөвшлэн тийм байхгүй. Ерний газар одоо нэг камплалт энэ чинь олон хоног гэж байхгүй. Тэгэл аль болох ингээл яваал. Тэгээд хүн янз бүрийн л адал явдал байгаа юм чи одоо нэгний маань хөлн холгоно гээл гидс өвдөн мөвдөн гэдэг юм. Тэгэл аян замын адал бол явж байгаа юм чи. Таварлаа шүү дээ. Тий, ер нь бол. Тэгээд одоо ингээд нэг илүү том ингээд одоо асуудал гарна штэ. Тэнгуут нэг ингээл цаг хэрэгцсэн ингээд илүү том асуудлууд гараад ирэнгууд өмнө нэг холгох молгох ч юм уу жижиг жижиг асуудлууд ч бүр энгийн үзэгдэл болоод идэх тий. Тэгээд сүүлдээ одоо би одоо юу гэдэг би юм ч юм уу ингээл жоохон ялзраа байна л да. Ингээ одоо амар айлж мэлдэг болохоор тэг хөлмөл холох юм бол амар том асуудал шүү дээ чи одоо насаараа ярина шүү дээ би явсан чи тэг хөлоод байгаа хүн шахаад махаа ста баласан тэр сүүлдээ өөр ярих юмгүй очт юм шиг байна тий. Тэгэн юу яасан маа нэг найзын яг нэг уул юм хорт юм чинь юу ч байхгүй шүү дээ уцсаж байхгүй сүүлдээ ярихгүй 5 богд алтай 5 богд тэг маа найзын шүдэн өвдөд буглаад идээлээд ёо төлнө тий тэгээ шүн би мис заслая гэсэн мис заслая юм чи болоод маа найз нүг сэлби утгаа ш таарсан тэрийг ариутгах гэж байгаа тэрийг ингээд зүссээд ер нь адилхан юм биш үү тий яасан зүрд нь суулж авсан юм уу үгүй зүр зүсээд нөө тэр идээ бог ингээд 2-3 гүн зүсэж тэр нөө хавдрын байхгүй болгосон амар өвдөж ш тэр ёо үгүй тэр өвдөлттэй хажууд бол хүмүүс үлдээ бол жигээ өвдгөр бол зүсүүлэхийг хүсэж чинь өөрөө бол гэж байгаа байхгүй зүгээр энийг ингээд зүсээд ингээд хамаагаа хайчгаа л гэдэг байгаа байхгүй бүр өөр ингээд тэсгэл алтай амар шүд төсөл тэг би ингээд тэр сэлбэрийн утгаар ингээд цаашаа ингээд хатгаад ингээд зүсэж байгаа чинь цаад ингээд шүдний ингээд шүдэн дээр ингээд хавраны ир явж байгаа нь мэдэгдэж байгаа юм чи яа тэр сте юу юм бэ ёо яа дотор ингэж штэ би нэг удаа яг 10 жил манай найз зодон хийгээд би бол н оролцохгүйг гэсэн манай найзууд зүгээр алж ийна тийм ч өөр кино шиг юм болж байна бүр нэг юм дайман ингээл тэ slow motion болол имгнэлтэй аяа бол найзууд чинь энэ тийм тэгэл өвчид нь штэ яг тийм юм болж байгаа. Тэгэл ялчгүй орсон л та. Тэгээд зодолтой дууссан чинь минь толгоноос цус гараад идэв. Тэгээд хүмүүс яач байж байгаа гэсэн чинь нэг жоохон нүх гарчиж тэгэл яд зөгцсөн болов гэж тол арчичаал яваад тэгсэн чинь цус гараад ерөөсө болдог. Тэгэл ер нь тогт ерөөсө тэр шарах нь аних шинжгүй шүү. Тэгээд гимтэл ирээд үзүүлээд зүгээр нэг хэлээ шахуулаад яваадсан. Тэгээд тэр чинь 2-7 хоног гэж шахуулж цэвэрлэж явж байгаа. Тэгээд сүүлд нэгдүгээр эмнэлэг тэр ирээд. Жишээ нь нэгдүгээр эмнэлэг энэ эмнэлгүүд ерөөсөө тоохгүй байна гэд. Ингэж удаанаа чи идэхгүй байх ёсгүй гэдэг. Тэгээд нэгдүгээр эмнэлэг тэр ирээд шахуулаад. Тэсэн чи яг ингэ нөгөө их чинь нэг юм твизер юу гэдэг лээ хавчдаг юм байдаг шүү дээ. Хямсаач илүү тийм. Хүн яаж юм тэ толгооны шархлахаар мэдээ алдуулж хийж болохгүй тархитай ойрхон болохоор болдгоо гэнэ. Тэгээ хийхгүй тэгээд нэг мэдээ алдуулагч гэдэг за. Тэгэл энэ рүү ингээл маарл ороод ингээл арчимд маарлын баг ширхэг болон толгойд мэдрэгдэж байгаа юм чи. Тэгээ тонгоогоо суугээл дараа нь ухаан алдчихдаг гэнэ толгойн дөрөв хөвтгөр. Тэгээ хоёр хөлнийхөө толгоор голоор ингээ хөлөө онж толгоо онжуулаас суугээл. Тэгээ нэг толгоо онжуулаас уудаг ажилтай. Тэгэд ер нь надад ингээд хүмүүс ингээд тэрийг цэвэрлж байгаад ингээд ясанд хүрээд байгаа мэдрэгддэг гэсэн бохоо. Тэгээ би ээжд хэлдэг гэсэн яг 10 жил өгдөө ч та. Тэгэл эн чинь ингээд яс мэдрэгдээд байна гэд хэрээж ингээд намайг жоо өхөөрдөнгөө тийм гэж байх те гэдэг тэгдэгс. Тэгсэн чинь тийш нэг төмөр ороод ингээд хугараад үлдсэн заа. Нэг жижиг юм хилтерхий сум шиг юм заяа. Тэгээ тэрэнд нь хавираад идэв гэсэн бохоо. Тэгэд
Яг тэр нэгдүгээр имлэгийн совилогч тэрийг авч ирснийг би үргэлж мартдаггүй яг. Наа чинь юм байна штэ гэдэг. Аливаа ухаатаа гэл. Тэгэл ингээл мөдгөө ингээл ухаад авцгаах. Тэгээд нэг төмөр нэг юм нэг хавтан шиг юм байдаг штэ. Тэр тан гэл нэг юм төмөр унж байгаа юм чи ёо. Сум аваад тавьдаг штэ. Буудалцсан шүү дээ. Тэгээд бид тэрийг одоо л хадгалдаг ш нэг юм ингээ гэртэж идэв. Колоёг зөчг. Тэр болохгүй хаа тэр муухай төмөр. Дурсамжинд нэрхгүй штэ толгоонд дэс. Тэгээд манай аа маа намайг чи ч одоо ямар хариугүй би эсрэг үзэл дарахлаа байхгүй юм аахгүй гэдэг. Нөө идэхгүй байгаад тахаар. Тэгсэн чи яараа изүүлдэ бүр тэрийг төмөр байсан гэсэн чи яаж харин тэгэж байгаад байсан дээ. Чи халуурж малуурд гэж гадны бит байгаад хар чинь. Тийм болж байсан тэгээд. Манай нэг найз бас намайг шүдэн өвдөд энэ тамхины иш ингээд яагаад гэж тамхи татчихсан. Энийг шүд рүү хийгээд өгч. Юу болохгүй штэ чи имлэг орооч. Гэ одоо өвдөд тэсгийн аргагүй. Ингээд арчгаа. Болохгүй ч хийчих. Тэгээ би хийжсэн тэрлэн. Яа. Би бас шүднээс болж яста жоохон бахта хойроо агсан тавьчихсан баг. Бахаа өдөр энэ чинь би өөрөө авчий гэж чарлаа л тэр. Тэгээд бохоор махаар авчаад хүн хөвцөн мэд юм л шүү дээ. Тийм үү? Бохор ороод багчаа юм тост мостэй бохор. Яа, тийш тэр. Хөвцөн мэд юм л. Тосонд чинь жинхэнэ юм удаан үргэлжлэлдэг. Харин тийм бактериаг Яг өвдөхөр тэгтээ хүн зөв бахаар чамааг авчий гэж бод. харин тийм Яг нэг наадмын үеэр шүд өвдөж таараад. Тэгээ наадмын үеэр ямар ч имлэг байхгүй. Сүлдө бахаар авъя. Хүн тэгээд нэг удаа шүд амар өвдсөний дараа л ерөн шүдээ ерөн бүгдийн сайхан номдоош номдоод тийш байгаа дээ. Ойлгоод яг тэгдэ. Яа. Юу гоё шүү дээ. Кино мэнүүн дээр нэг оосролж байгаа хаалга татаад байгаа бол шүү дээ. Хаалганы дээр. Унах байгаа шүд юм шүү. Унах байгаа шүд хөдөлж möдөлцөн шүдээ гэд тэгж лавд юм шиг санаа. Тэгээ жоохон багт ч нөө сүүн шүднүүд хөдлөөд харин хөдлөсөрөд авчдаг өстэй өөртөө. Тий. Би бол тэгж аваад нохоод бол өгчлээсэн. Дөндөлөг. Тэгж. Тэгээ сүүн биш шүү дахиж урагдсан жоохон шоктэй гэж. За. Ой тэр явах вэ? Одоо ингээд нөө юу штэ одоо ингээд чи одоо ингээд одоо гал гэх юм уу те багтаа ингээд шинэ хүмүүсийг ингээд бас хаяа нэг явдаг л дагаж явдаг. Тэгин гут ч л одоо шинэкод үнхэн арчаагүй царайлж морайлаа бүр нэг юу юугүй шивэрдэж мөвөртэй л шиг юм те бүр нэг чацах царайлаа бүр нэг өөлж унжаал тэр хүмүүс ер нь болж байна. Гайгүй одоо бид нэг тийм шинэ хүмүүс одоо нэг эсвэл мэлсүүлж гэдэг юм тийм. Өвлөд ингээд одоо өөрсдөө байхгүй яхаа өөрсдөө сая бид нар ч манай баг гэдэг байгаа бас энэ тэндээс цугдарсан тийм арахгүй байхгүй одоо маа цанчин гэхэд одоо багаас хойш ингээд цанараа. За багийнхаа талаар ярил л да. Ямар хүмүүс байна. Тэмүүл ингээд маа багийн. За цанчин. Тийм цанараа бол ингээд тэмцэнүүд дээр одоо ингээд дэлхийг төрсөн. Тэгээд цаны мангас хатан даврагч. Хатан даврагч юм бэ? Багасаа хатан даврагч байсан. Тэр тэмүүл. За. Ааха. Сайн баяр гэж байна. Сайн баяр. Тий одоо тэр залуу бол ингээд явгаа илагч. Явгаа илагч. Цаана авиралт сноубордод бол одоо ингээд сүүлд орж байгаа. Сая өнгөрсөн жил бид нар Орос руу явж голгосон тэгэхэд одоо нэлээд сайн болцсон. Тэг явгаа илагч одоо ер нь явгаа илагч гэхээр одоо бүх юмаа өөрөөд зүр ингээл жинхэнэ гараа явчихдаг. За окей. Цан сноуборд руу орж байгаа тий бас. Тий одоо биднээс илүү авираад байгаа хэрэг. Маа сайхан жаргал гэдэг нэг залуу байна. За сайхан. Тэр болохоор мөсөн давирна, хатан давирна, өндөр уулын гайд, Mongolia Expedition гэдэг. Яа, уул талдаа бол юу вэ? Тий өндөр уулын гайд одоо ингээд Европын ингээд уулчдыг өндөр ууланд гаргадаг. Тийм залуу. Өндөр уул, мөс, хад. Тий. Тэгээ одоо дэлхийн нөгөө мөсөн давирлтын ингээд дэлхийн цомын ранк нь одоо энэ жил нөгөө нэг корона гэдэг юу болсонгүй тэнцэн болсонгүй. Тэрнээс ранк нь 16 тавьдаг. Дэлхийд үү? Хин гинэ? Сайхан жаргал гэдэг. Вау, сайхан жаргалтай баяр үргээ ямар мундаг юм бэ? Сая гэхдээ Ази аваргаар хэрлэн гээд бас залуу Ази аварга авлаа ш тий. Мөсөн давирлтын хурдны төрөлд. Сайхан жаргалын хувьд бол юм техникийн талтай. Техникийн хурд мундаг аа. Тий 16. Дэлхийд 16 ч гэсэн ч бас ууртай байна тий. Өөр ямар баг тамир юм байгаа. Тэгэл одоо яг найзууд одоо ер нь болоод ингээд бид нар бол жоохон гэр бүл болж эхэлж байгаа байхгүй одоо ингээд нэлийн одоо ингээд яагаад маш олон зүйлийг ингээд авч гарлаа тий. Ингээд нэлийн дотн болцоо одоо тэгэл нэг гэр бүл одоо таньдаг одоо найз нөхөд одоо шинэ одоо олон байглаа Соронзон болд одоо самбуу гэ бас маа өөрөө бас нэг тийм юу бол биш цанаар болгодог. Гэхдээ яг бид нартай бол байнга зүг байдаг гэл ийм хүмүүс бол зөндөл байна ер нь бол нэрийн дуртад илгүй байгаа ч гэсэн ер нь бол мөрөдлийн баг аа. Одоо зурагчин Женко гэдэг одоо бас маа багт ингээсээ ороод ирсэн байна. Байгалийн гэрэл зураг авдаг Женко гэдэг залуу байдаг байхгүй. Тэр залуу юу хийх вэ? Зурагнаас гадна одоо юу сонирхож байна? Видео тал дээр одоо өөрөө бол ер нь бас
ууланд авирдаг биднээсээ танилцахаас өмнөөс ер нь бол уулчин байсан. Тэгээ одоо цанаар уулгаад хэлж байгаа ер нь бол. Хэдүүлээ параглайдингийн тухай ярил л та тий. Одоо хүн төрөлхтөн ер нь за сүүлийн үед бол одоо сансар окторгүй тий. Хүний оюун санаа гэдэг юм бол эрхэм зорилго нь болчихлоо. Өмнө нь бол ерөөсөө нисч үзхийг л маш их хүсдэг байсан нь одоо түүхэн юмнуудаас харагддаг л да тий. Давинчи байна тий. Давинчигийн одоо оролцоход байна. За тэгээд сайхан сүүлд бол онгоц мос гарцсны дараа л та нөгөө шүхэрч бониа гэдэг тий. Зохиол лам хүүхэд тий. Одоо параглайдинг хийх гэж оролддог шүү дээ яг тэрэн дээр тий. Тэнгүүд параглайдинг болохоор онгоц центр ашиглахгүй яг хамгийн энгийн төрөл байгаа байхгүй тий. Тэгээд тэр далавч нь хамгийн гол нь сайн байх хэвээр. Тий. Тэгээд нэг далавч бол ер нь жоохон үнэтэй л үт юм шиг байлаа. Тэгээд яг зарчим нь айгүй энгийн байгаа байхгүй тий. Салхийг харж агаад тэгээд яг жигдхэн сайхан гүгээд сүх гэл хөрөөл явч тий. Тэгэл яг би бол нэг удаа үзэхэд бас хувь тохиолдож ирсэн. Тэгээд айгүй тийм нэг амар амгалан байт юм лээ тий. Яг би бол яг тийм зүр гэл нэг тийм it's my life тэг тийм байх юм болоо гэсэн чинь зүгээр л яг тэг гүйж байгаа л дан гэл ингээд яг жингүүдэл явцдаг тий. Нэг тийм нэг сонин тий ингээд ингэж нэг л тийм өөр хөвтгөх байдаг тий яг юм биеэрээ нисэж байгаа болохоор яг тухайн үед нэг юу ч бодмооргүй юм шиг тэгэл. Нэг юмдээ зүрлэлтэй та. Тэгээд би болохоор зүгээр ингээд яг нэг 100 мөн бол ингээ нэг газрын халуугаар ингээ дээшээ хөрдөн штэ. Тэрийн нэг параглайдерт нь хайж ингээ агаар тэр удаа. Би хамгийн их нэг өвөл үдчихсэн болохоор бити газар даасаа л гэж бодсон. Миний хамгийн их мэдэрч бол газар бити буугаасаа л гэж бодогдсон ш надаа. Удаан л агаар тэр байх юмсан гэсэн. Тий. Тэр удаа. Ер нь бол гайгүй бас нэлээд өндөр дээрээс яасан нэг 2-3 минут бол байсан баха. 2-3 минут. Одоо нэг тийм. Чи эдэмэд болсон юм. Мэдхгүй би ерөөсөө цаг маг ерөөсөө яагүй шүү дээ. Бичлэг хийх гэж оролцсон. Тэгсэн чинь уц хөлтөөд яг өндөр дээр унтарсан. Би нэг энэ юунда гуйнда GoPro зөөрлөгөө ингээд тэрний нэг бичлэг нэг 2 минут гарантай байсан баг. Тэг ер нь бол яг доороос халууд өгж явах бол тэрнээс ч удах боломжтой юм билээ те. Тийм нэг. Давинчигийн зарчим чинь бас яг тийм байсан юм билээ шүү дээ. Нөгөө яг өндөр түүдэгтэй юмнууд байх юм бол одоо түүдэгнөө том түүдэг хасаагаад тэрэн дээр ингэж явах боломжтой гэдэг. Даач тэрэн дээр нэг сайн туршиж явах юм шиг байна. Гэтэ тэр хүн бас те 1500-аад оны хэд тийм хийцэн те. Тийм яг ярьсан баг. Амар монд ирээдүг хардаг байсан бах уу. Тэр нөгөө нэг тэнгэрийн нэг гадаад байдаг шүү дээ нөгөө нэг юм юу дүүлээ юм том бүрхий хот баллон уу юу тийм том агаарын шар шиг юм уу? Тийм агаарын шар. Хот баллон үстэй тэр чинь. Баллон л гэдэг хаа тэр. За хот за тэр Монголд байвал гоё тийм олон. Байдаг шүү дээ. Тэр үү? Байд юм уу? Тийм. Би санддаг байхгүй. Жохон бах богд дуулнаас ингээд 5-6-аараа хөөрч тэгээ буцаа бодгос богд дуул. Хүн суулгаад уу. Тийм. Юу гэлээ нэр. Одоо хаана гэлээ. Тийм. Цайны бичээний цаасан дээр лав тийм байдаг гэсэн жоохон баг. Тийм. Би бол яг тэр Монголд бол харж исэн. Жоохон бахтаа бол бүр зөндөө харжсан. Төв аймаг юм. Одоо ч гэсэн Төв аймагт нисгдэг гэлүү. Нэг гадаад нөхөр нисгдэг гэдэг тийм. Ямар гоё юм те. Сууж үзэх юмс те. Харин тэр чинь ингээд дээш чин гуултаа амар үгүй. Галаа онгод унтраах болж те. Тэр яг нэг бөмбөлгөнд нь халуугаар үүсээ. Тэгээ унтраачин гот хүүтаагаар болон доош ундаг юм шиг те. Тэр гоё шүү аа. Тэр гоё хаа. Одоо тэр нөгөө нэг юу юм блэ? Хөө тэрийг дээш хөөргөж байгаа тэндээс үсэж чим шүү хүртээ. Тийм бичлэг бол зөндөл байдаг. Тийм бичлэг бол зөндөл байдаг л та. Шүхэр задлаа. Тийм. Ер нь зардал нь хэрний зардал хэр болох вэ тэрнээс үсрэхэд? Бензин. Бензин л тэр хүмүүсийн одоо хөдөлмөрийн үйлсийг төлөвлөсөн түрээсэн мөнгө. Тэр нь жоохон үнэтэй байсан байж магадгүй. Үнэтэй гэсэн манай хайз над ярьж өгөөдсөн юм аа. Онгоцноос үсрэх сонирхол байна уу? Бага ер нь бол тэр нэлээд зардалтай сонсогдож байна. Онгоц гэхдээ яг олуулаа нээлчвэл гайгүй юм шиг байлаа. Нөө нэг түрээслэн тэгээ бензиний мөнгө хийн. Бензин амар үнэтэй болохоор жоохон үнэтэй болдог юм байлаа л дээ. Маа нэг ах Франц 4000 м дээрээс шууд үсэрж исэн гэсэндээ нөө юу сундлуулж шүхрэндээ. Тийм. Тэгээд бид нэг Францын нэг тийм кино групп ирсэн байхгүй. Тэгээд юу яана гэд та нуусын ингээд визээсээ гаргана ингээд та нар фото Франц түрээд. Ингээд бөгийн тухай кино байсан. Тэгээд бид нэр ингээд ураад. Тэгээд бид нар явах гэж байгаа тэгээд болоод хөргөн мөнгө виз мессеж гэсэн зарим нэг асуу гараа зарим нэг гараагүй ч юм ингээд уунцсан болцсон байсан байхгүй. Тэгээд ихтэй яг тэрийг хийж үзье гэж ярьжсэн байхгүй.
Тэр нэг 350 евро байд юм ээ. Ахуу бол өөрөө урд нь үдцсэн байсан байхгүй. Тэгээд тэр бол гоё тэгж байгаа гэсэн. Тэгээд яг тийм бодол бол байгаа. Тийм бодол бол байгаа. Тийм. Одоо онгоцны багтаамжийг бол хүмүүс дүүргтлээ бас нэлээд болно шүү дээ. Тэгэхээр жижигхэн онгоц юм уу түрээслээд олоолаа нийлэх тусмал нэг хүнээс гарах зардал багсан шүү дээ. Тэнгүүд онгоц түрээсэлж аваад өсрүүл бас гоё байх л та. Шууд бидний шууд өсөрч болохгүй хаа тий. Үгүй юу юм суудаг гэсэн. Бэлтгэл нь сууж Дамжин суудаг гэсэн. Тэр чинь нөгөө агаар дээр баланс олохын тулд усмсан дотор бэлтгэл хийгээд идэм л шүү дээ. Ингэж тэнцвэртэй яхаа. Харин тийм тэгээ нөгөө нэг онгоц мохсноос гэж шууд чөлөө дундалт яахын тулд бас урд нь зөндөө одоо шүхрээр бууцсан хэд дунд энэ нормтой юм байлээ. Тийм би бас сонсч байна. Тэгэхээр амар зардал өндөртэй байгаа байхгүй. Харин тий. Би өөрөө өсөртлөө нэлээ хол тий. Тий. Гэтэ яг үнэхээр солиотой гарвал ингээд нэг юм өөргөвчтэй. Солиотой гарч сууж байна. Баавны бамбар юм өөргөвчтэй зүгээр орон нутгийн хамгийн хямдхан нислэг сонготой хөөрөн гуутна шүү өсрээр яж байна. Аа би ногоцсон бай гэж. Хамгаа гараад ширүүнтэй. Боо доороо цагтаа хүлээж нэстэй. Тэгж яар болохгүй хаа. Яг болох тий. Зүгээр галзуур бол гэж. Яг нэг 500 мянган тийм шүхрийн сургалт байдаг гэж. Тийм гэсэн. Сургалт нь л юм уу? Тийм тэгэнхүүд л үсрэлт нь орохгүй шүү дээ. 3 удаа үсрэн ч гэлөө 1 удаа үсрэн ч гэлөө тийм. Тэр нь үсрэх нь нөгөө нэг өөрөө шүхэр задлахгүй шүү дээ. Үсрээл нөгөө нэг татматаа. Тийм татаас шууд задлал задардаг тийм шууд. Чөлөө дундалт байхгүй гэсэн үг. Чөлөө дундалттай байж байгаа өөрөө задлуулаас л байх тийм. Бүр ингээд одоо ингээд төвшин нээдэг бахтай дээшээ ингээд бүр дээшээ нисгэр чинь бүр солиотой гоё унах бах л та. Амьсгалж чадвал. Тий. Тэр бас хэцүү байна. Ингээд тэднээс ярьж байгаа шиг шууд яваа. Онцгой байдлын хоёр ах орсон юм. Тэгээд тэр чинь бах үсэр. Тэр хоёр ярьлуу. Тий, тэд автоматар задарчдаг гэсэн. Тий, автоматар задардаг тиймтэй байдаг гэсэн. Тэр чинь унангууд даралт мэд хурд мэдрээд. Одоо надтай зүг ажиллаж байгаа ах шүхэрч байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө Оросын тэр чи ямар цагаан гэдэг л тэр шууд автоматар задаг. Тэр бол зүгээр ингээд жолоодлого байхгүй. Зүгээр ингээд хүнийг зүгээр ингээд хайдаг маш тий. Зүгээр хайдаг гэсэн. Салхи хаашаа тийш ингээ явж мовчдаг гэж байгаа юм чинь. Тэгэл нөө доор буугаад машинаар тэр унс хүмүүсийг гүйж авдаг гэж байгаа. Мод зотон дээр хамаагүй унчт юм л ч тий. Тийм тэр дайманы үед бол тэр шөхөр бол зүгээр ингээл тэр дээрээс зүгээр ингээд хүн буудаад бараг ингээл дайтгал зориулттай жолоодлого байхгүй тэр нь. Байлдаг л юу. Тийм тэгээд тэр ах над ярьж байгаа бас ингээд тэр шөхөр ингээд татдаг штэ ингээд хумралтаад ингээ хүн хүчээсэн тохиолдол байгаа гэж байна. Цуг ингээд нисчээсэн онгоцонд байсан хүн урд нь ингээд хөвцсөн. Тэгээд тэгсэн чинь доод нь одоо шилби хэсгийнх нь яс гэх юм бол ингээ газар руу шаагаад орцсон. Яа, газар руу шаагаад орцсон. Тийм. Одоо дунд ч юм уу одоо гойны хэсэг ингээ цээж руугаа яваад орцсон ч юм. Тийм. Даалж исэн. Яа. Тийм бай. Даалттай унж гэсэн өндөр дээрээс чинь. Тэр үеийн тийм шөхрөн тэгээд яг дэлгэцсэн өнөө ч гэсэн жолоодлого байхгүй юм. Тий одоо нэг бөмбөр ийм цагаан юм байдаг ш нэг гэр шиг. Тийм тэр чинь кино мэн дээр гардаг ш. Тэр бол зүгээр л хүн ингээл буулгах зорилттой гэж юм шиг. Жолоодлого зоочгүй байсан юм. Тэгээ сүүл рүүгээ нөгөө нэг ийм жолоодлоготой шөхөр Монголд ингээ нэвтэрч орж ирсэн гэж юм шиг. Тэгээ тэр ах яриагаар бол тэр задрахгүй ахгүй агаар дээр ингээд юу яжсан юм шиг. Цапаас шөхрөө бас өөрөө агаар дээр задалдаг. Цапаас задалж ирсэн гэж. Цапаас яах ч юм. Нөгөө шөхрөн задрахгүй тэрийгэ цалгаж хаяад нэгэ гараад тэрээ цапаасаа ингээд ингэж дэлгэж байгаа. Тэгээд шөхрөн дэлгэн цапаас ингэж яаж хэцүү амьдрал туулсан юм бэ. Агаар дээр яг амар бэлтгэлтэй үнэлэх юм баггүй. Шөхөрчдийн бас нэг туулсан зам ам нь бол тийм амархан биш ээ л гэдэг бидэндээс нүр сонсоо. Хүн чинь нөгөө паниктахаараа бүр үн тэнэг болчихдээ ш тэ бүр ингээд юу чихгүй сараад маш их цаг алддаг тэ. Тэрний оронд тэр хүн бол амар ажилласан байгаа. Өөр шөхөр зүгстэд. Манай нэг сэтгэл судлалын хөгшин багш ярьж ирсэн ингээд хаана гэлээ нэг тийм тохиолдол болж ирсэн гэсэн. Онгоц сүрсэн гэж. Онгоц ингээд нэг ослын буулт хийсэн гэж аахгүй. Яг нэг онгоц нь хүмүүс рүү орж ирэх гэж ингээд гэсэн чинь хүмүүс ингээд сандралтаараа нэг бол зогсчдаг нэг бол ойрлолтож гүйлддэг гэж аахгүй. Яг ингээд онгоц ингээд сүрх гээл ирсэн чинь нэг хүн гүйснэ ингээд дугуйн дор нэм ивэх гээд гүгэдсэн гэж аахгүй. Тэгсэн чинь тэр нь болохоор ингээд ийм special agentтэй тагнуулын одоо тийм нэг юм тусгай ажилтан хүн байсан гэж аахгүй. Тэр үед ингээд ажиллагаагүй явж исэн тэнчэнэ. Тэнгүү тэр хүн болохоор ингээ байнгын тийм гинтийн юмд ингээ бэлтгэлтэй байгаад сурцсан. Тэгээ яг тэрнийхэн юмд орно, дугуйн дорно гэдэг. Яг бодохоор яг дугуйн дорно өөрөө юм ивж оролдоод өөрөө аюулгүй үлдэх нь бол айгүй зүг алхам байгаа шүү дээ. Олон хүмүүс юм авраад. Тэнгүүд энэ зүгээр зогсоод ч юм уу эсвэл сандарч орилолдоод амар үр дүнг байхгүй юм. Тэнгүүд бид нар бас яг тиймэрхүү юмдаас өөрийгөө бэлтживэл те. Бас чи над баг наач болсон юм биш үү? Тийм үү? Баяуулгийн нөгөө кадан гэх нэг залуу байдаг байхгүй. Урд нөгөө 80-аар ингээд хүмүүс зөөдөг байсан. 80-аар зөөдөг гэдэг. Ланд найт. Тийм тэгээ сүүл поргоноор явж байгаа. Поргондоо жоохон гаршаагүй. Тэгээ ингээд дээшээ жоохон өксөр газар явж исэн чинь
кадаа орилол тэнаа гэлдэг дөх. Тэнаа чулуу гэлдэхээр шууд буугаал хоошоо гүгээл нэг том чулуу байсан. Аваад дууныханд орсон. Яг дуунд орно яг таарч яагаад уугц гэлээ тэгээ зогссон. Яа, уулнаас тэгэж унаад хөтлөн шүү дээ машинтайгаа. Тэр газар нь бол нэг хоошоо ингээд ухраад ингээд явчихад зүг ингээд зогсчихвол газар л байсан л та ер нь бол тэгээд яг зүгээр тэнаа чулуу гэл нүг казакаар бас нэг жоо аялагтай хэлж байгаа шулуу гэдэг. Тэр чинь тэгэл тэр хүн санаа гэл тэр бол газ болсон тэр миний хувьд бол. Тийм яг тэр нэг сандарлын үед нэг тийм адреналин ялгараад нэг тийм толгой амар болчихдаг те нэг амар сүрхий адилж мэжлээд гинт. Тийм биеийн хөдөлгөөн ч гэсэн мангар хурдан болчихдаг шүү дээ ер нь бол. Цаанаас нүг шаарддаг л байх л та. Нэг тэр чи ямар гормонд холбоотой вэ? Нэг адреналин биш ээ. Нэг стрессний гормон биз дээ. За мартчих. Өөр юм яриа. Адреналин гэдэг чинь одоо хүмүүс юу гэж ойлгоо? Тойрын хувьд бол юу гэж ойлгоо? Архинаас жоох өөр юм болов. Адреналин ч одоо нөө бөөрний дээд болчиххаа гэдэг лөө. Тэндээс ялгардаг. Тэгээд одоо стресстэй холбоотойгоор их гардаг байхгүй. Их биш ээ. Стресстэй холбоотойгоор стрессийн төвшин хэрвээ тэрнтэйгээ холбоотойгоор адреналин гарна. Тэгээд адреналин их гарахаар хүний одоо нөгөө чадамжууд эрс сайжирдаг. Тэгээд дархлаа эрс мууддаг байхгүй тэр үед. Тэгэхээр адреналин яг ялгарч байгаа үед хүний чадамж муудна. Биш ээ. Чадвар сайжирна. Дархлаа муудах учраас удаан хугацаанд үргэлжилдэг. Ер нь яг зөв байгалийн зөнгөөр болохоор нөгөө амьд үлтгэл зөрөлттэй гормон юм шиг бэлээ бодоод тахад. Тэгээд одоо тийм аратан амьтдад хөөгдөж байгаа үед ч юм уу те гинт хэсэг нэг тийм ирч хүчтэй болж амьд үлдчихэд тэгээд дуусдаг нэг тийм гормон юм байл л те. Юутай холбоотой юу ч нэ айдстай холбоотой юу? Тийм шүү дээ. Айдстай холбоотой л байгаа. Айдс чинь стресс бас нэг хэлбэр юм чинь. Бид нар чинь нөгөө жоохон бахт зодолдоод тэгээд нэг юм зодооны дараа ингээд энэ тэнд хөхөрч мэддэхгүй те. Тэгээд хэд хоногийн дараа өвдөж мөгдөд идэх те. Яг хүмүүс надаас нь асуугаад байдаг байхгүй. Адреналин чинь ямар байдаг вэ гэхээр би бас нэг яг одоо нэг одоо шийдлэх ухааны ч юм яг юунаас нь тайлбарлаж чаддгүй яхаа зүгээр мэдрэмжийн хувьд л ингээд нэг юм гоё өгдөг мэдэг айцны айж байгаа тэр айж байгаад хийж чадахгүй ч юм уу айсныхаа дараа тэр мэдэрж байгаа мэдрэмж нь маш гоё бол гэж хэлдэг болохоос яг ингээд тийм. Тэгээд ер нь яг хүн дуртай байд юм санагдаад байдаг шүү дээ адреналинд. Одоо би экстрим спорт хийж байгаа хүмүүс ч гэсэн ер нь яг тийм адреналин дуртай. Тэгээд хүмүүс нэг тийм аим шиг кино аимхаа. Тэгээд аим шиг кино үзчихэд хэд хоног хийм хардаг хүмүүс мөртлөө аим шиг кино үзэх дуртай. Тэр чинь яг адреналин хөөж байгаа байхгүй. Би нэг ахыг ахтай гулгаж буучаад ах ингээд баярлаад бүр амьсгалж чадахгүй. Ингээд мангар хөштэй орлоод байгаа байхгүй. Тэгээл ингээд гэл амьсгалж чадахгүй. Яагаад байгаа юм бэ те? Яагаад байгаа юм бэ та гэсэн чи. Үгүй адреналин гэж хэлсэн. Тэгэхээр би одоо ингэдэг юм багтаа гэж анх бол тэгж бодсон. Тийм яг юу л юм бэлээ. Миний өөрийн туршлагаас болохоор нэг амьд байгаагаа амар мэдэрдэг юм бэлээ. Тэрний араас адреналины араас. Яг тэгэд идэв яагаад гэдгийг мэдэхгүй. Ингээд надын хамгийн түгээмэл юм болохоор нэг заалны авиралт хийж байгаад тэгээ дээшээ нөгөө ингэж тааз руу одоо ингэж одоо тэгшгэн их огцсон биш те одоо эсвэл ингэж хажуу дэшээгээ ингэж нуруугаа шал руу харуулад авирж байгаа шүү дээ. Дээшээ налуу юу? Тийм градус таасын налуу. Тийм градус нэг хэлж гэсэн үг байхгүй. Тэр ер нь бол яг чи мэдж байгаа хүнд шүү дээ те. Тэгэл яг техник буруу байх юм бол ч юм уу те. Заримдаа яг нэг юм техникээ мартаа зүр ингэж огцсон өсөрчмөр санагдаад идэг шүү дээ. Тэр бол буруу шүү дээ. Харин яг би бас тэгдгэлээс. Тэгчих гээд байдیں۔ Тэгээ яг үсрэх гээд идэг аа. Яг нөгөө дараагийн барьц ингээ ойрхон байгаад идэг. Тэгээ яг техникийн дагуу явахаар чадахгүй юм санагдаад газ өсөрчүүл амжих гэдэг юм санагддаг байхгүй. Тэгж явж байгаад бүф гэд алддаг байхгүй. Яг нөгөө багш чинь доор чинь ингээ барьж байгаа шүү дээ өөрөө чинь. Тэгээ тэр хүн ч гэсэн яг тэр алдахыг яг ингэж одоо яг тэр хүн ичнээ барьж байгаа хэсэг нэг унаа шүү дээ. Так гэхэд яг тэр мэдрэмж ингээ гэл дотор нэг юм цацардаг байхгүй. Тэг яг тэрний дараа ингээд амар тийм өнгөлөг болчтой амьдрал нэг тийм хэсэгтэй. Тэр нэг яг нэг томтолтой байгаа. Тийм танах хаана гэлээ? Чиний явдаг. Тэр болохоор зайсан дээр уурсаа. Монгол та суулгасан уу? Юу? Танахан суулгасан уу? Үгүй тэр чинь наваг авахд байсан ган зөрөг гээд спорт авиралтын багш тасалж ч мэдэх байхгүй. Тэгээ би нөгөө хадны улсын аврагт орж байгаа танилцсан. Бас чи хадны улсын аврагт орж ирсэн юм уу? Тийм зүгээр нэг л удаа орж ирсэн. Тэгээ юу бас? Тэгээд яагачгүй. Тэр яг миний нөө орж үзсэн сонирхол байсан. Тэгээд алтан медаль аваагүй шүү дээ. Айгуу сонир. Аваагүй шүү дээ. Тэгээд яг тэгээд тэрнээс хойш юм ингээд дурлаа. Тэгээд урсаад нэг жил гаруй тасралтгүй явсан. Тийм тоо нэг юугаа яриаш нэг жижиг нэг ийм нэг барьсан юм шүү дээ. Тийм нэг тийм бариулаад байдаг шүү дээ. Тэр яг тэгээд тэр бол тэр сүлд амархан болчтой юм билээ. Яг барих юм уу тэгээд. Тийм тэр чинь баг
яг 3 одоо 4 толгоор байгаа шүү дээ. 2 гар, 2 хөл. Тийм. Тэнгүүд одоо тэрэнд барих гарда хамгийн бага ачаал өгчгөл ер нь болох байсан юм байна. Ер нь зүйлд амхан болчихдаг тэр. Тийм, ер нь хаа тэнцвэр мэдзүрэ хүчээ хаашин шилжүүлэх үгээл. Анх нөгөө тэрийг мэдэхгүй ингээд шууга бүр ингээд амар цуц чинь. Ер нь баг шууга цуцах шаардлагагүй л байсан юм байна. Гар дээр ачаалгүй, хөлн дээр ачаалгүй гар тэнцвэрийг ингээд хадгалах хэрэгтэй ч гэх юм уу тий. Ганцаа өгч нөгөө ингээд хажууд шивж доошо суу гэдэг байсан аахгүй. Тэгээ тэр нь би анхандаа ингээд сандарсан тэрийг нэг анхаардаг. Тэгээ ингээд доошо суучингууд бүх хөлн дээр ингээд ихэнх ачаал нэрчин. Тэнгүүд гар нь ингээд тэр жижигхэн барьцыг алдсан ч гэсэн ер нь яач нэг гараа ингээд тавьж мэж үзүүлээд идэг хөөх тий. Тавьж байгаа юмсан. Тийм би ч бас ганцаа өгшин шав шүү дээ. Их юм сурсан. Одоо би тааралтай шифүү гэж бодлоо. Шифүү гэдэг. Тэр нараг надаас үүдэлтэй байна. Тийм үү. Бүгд нэг бондоло гэдэг гэсэн байхгүй. Тэгээ би шифүү гэсэн шифүү гэдэг болсон. Ганцаа чинь өөрөө бондгор хэрнээ бас улсын хэдэн удааг явуулсан. Тийм 8 удааг явуулсан. Сая хагас бүр өрсөлдөгчгүй шаадаг гэж байхгүй бүр. Зөө хоёр маа. Хад бол гэхдээ бүр шал өөр өстэй. Хүний авирж байгаагаа хад мад руу авирнс таад одоо тэгээд. Яга бид ер нь яа тийм эхлээд дээр нь гарчаад оол доошоо өндлөлт юм уу яа. Дээрээс хамгаалт тавиад тэгээд яг одоо эксперт хүмүүс нь эхэлж авираад судалгаа хийдэг гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор заримдаа нь олсгүй бүр авирдаг. Тэгээд яг нөгөө нурдаг хад байна уу, янз бүрийн амтны өөр байна уу тэр мэрийг сайн үзчихэд тэгээд эсвэл яг дээрээс нь бууж болно бас эсвэл бэхэлгээ хийж байгаа. Тэгээд өрөмдөөд одоо яг нөгөө 2 тонны дат юугаар өрөмдөх юм? Зориултын өрөм байд юм шиг үлээ. Тийм батарейтай нөгөө нэг өрөм байдаг шүү дээ. Тэрнгээр. Тэрнгээр лөө? Тийм. Тэгээ нөгөө хамгийн гол нөгөө хийж байгаа анкер гэдэг байгаа байхгүй нөгөө тэлэгчтэй бол. Тийм. Тэр нь бол маш юу тийм маш тахсан авиралтын зориултын даацтай байдаг гэж байгаа. 2 тонны даацтай. Тэгэхээр ер нь бол бид нар бэлэн юм дээр л явдаг гэсэн. Одоо тэр нөгөө юу байдаг ч бас нэг юм сонирхолтой юм байдаг ч хатан дайралтаас гадна нөгөө хавцал мангал руу доошоогоо нөгөө буудаг. Тийм. Харанхуур буудаг. Тэр буужсан чи. Гимор. Монгол тийм байд юм ер нь. Бид нар нөгөө юуруу л нөгөө зургал хайрах ингээд нэг агуу байдаг шүү дээ. Агуутай 80 м өндөр нэг тийм хатан уул байдаг байхгүй юу? 80 гэдэг ч бас өндөр юм тийм. Тэрний голд ийм мангар том ийм ам байдаг байхгүй. Тэгээ тийшээгээ олсоор ингээд бас буусна уу? Тийм ингэж боо. Олсоор буухтаа одоо энэчнээсээ бихэлж буух. Тийм харанцтай. Тэгээ мэдээж нөгөө нэг дээшээ доошоо буулгаад блэр Гимор. Би нэг хальт бямтдгнээ утсан чинь гэр жигдэг гамор жумаар. Авирхаасаа буух нь хэцүү гэж яриад байсан шүү дээ хүмүүс. Амар эвгүүгээд тэр чинь ингээд нэг бүр агуу нуу доошоо ингээд одоо хаднаас буу штэ. Ангалаа амархан л амар юм да тий. Гэхдээ бямтдгнээ дээр бол авирхан илүү амархан гэж яриад байгаа байхгүй хүмүүс. Бямтдгнээ дээр амар эвгүү. Чи ингээд юу л ах та. Амар эвгүү. Олсгүй бол буух нь эвгүй ш магадгүй тий. Олстой л байсан л та. Гүтээ тэр ч одоо буух амар техниктэй бууд юм шиг л шүү дээ чи ингээл. Яг бүр тийм амар агуун дээр тийм бүр эрсдэлтэй юм зэн дээр яг нэг бууж байгаа тохиолдолд нөгөө барьцгүй учраас нөгөө тэр дээр тавьсан тэр хамгаалтууд нь тасарч юм одоо юу гэдэг те ямар нэг юм боллоо гэхэд бууж байгаа үед бол нөгөө олсноосоо бариад бууж байгаа юм чинь олс хаана уу гэхээр дээр бэхлэгэн дээр байгаа юм чинь тэр бэхлэгийн асуудал бол гайг байхгүй. Тэрнээс л уулан гайгүй амар юм тань. Олсмос хамгаалт бүх юм хийж байгаа л тэгэл батны гэж бодоод тэгэл бууж байгаа шүү дээ тий. Тэр чи ер нь л гайвалтай. Тэг яг тань зийг дэгжсэн нэг юм байгалийн хатан дээр авирж байгаад хаяа нэг доошоо хараад за энэ рүү нуруугаар онвол яах вэ гэж бодогдчихсэн. Ер нь тэндээс ер нь бол тэгэл норх гэж явах хэрэгтэй л гэж боддөө шүү дээ. Олсгүй ингээд унуул яах вэ гэж юу? Тий олс одоо дуусаад тий. Тий олсгүй. Чи олсгүй ер нь авирж мавирдгүй хаяа. Гэхдээ яг нөгөө нэг олсгүй авирж болох замууд бол байгаа шүү дээ. Тэр ойлгомжтой замууд ба. Тий олсгүй яг юм нэг хад хооронд хад мадны хооронд үсрэх юм байна шүү дээ. Тий яг байна шүү дээ. Яг нөгөө барьцнаас барьцны хооронд ч юм уу. Тийм элкапо ч юм уу том тийм зорилт байна уу? Хад руу авирах. Том одоо хадтай. Яг бид нар одоо 5 сард зүгээр одоо нөгөө биднээс авираад байгаа жоохон топ рууф гэж яриад байгаа байхгүй. Зөвхөн дээрээ бэхлээ хийдэг. Одоо болохоор биднээс нөгөө авирж байгаа нөгөө лид трад гэдэг хийхээр нөө доороосоо өөрсдөө ингээд бэхлээд авирдаг. Тэр нь бол багаар бэхлээд явдаг. Тийм. Тэр нь болохоор бүр хэцүү байхгүй. Тийм. Чинь ингээд нэг гараараа барьж байгаа бүх юм. Тэгэхээр бэлгийнх нь анкерных нь нөхөн бэлэн байд юм уу? Нэг одоо тэр бүгднийгаа өөрсдөө хийх. Шууд дэрэлдээл. Тэр чинь зүгээр юу юм бэлээ. Эхлээд яг хөө тэрийгэ дэрэлдэх юм байгаа. Тэр нь болохоор лид гэдэг өөр тэрийгэ бэлдэж чинь одоо өөр хамгаалах юмнуудаа ингээд тодорхой зэгүүдэд ингээ бэлтэж штэ. Тэгж нэг болно. Тинхүү тэргээ бэлдэхгүйгээр нэг хад мадны хооронд ингээ гацаадаг тийм төхөөрөмжүүд идэх хэрэгтэй. Бас тэрнгээр авирах нэг тийм яг. Тэгээ хослуулж хэрэглэх юм уу тустай юм уу? Яг одоо эхний ээлжинд болохоор нөгөө нэг
хамгаалах хэрэгслүүдийн ихэд бэлтчихин нөгөө нэг анкруудаа зоогоод тодорхой зэгүүд дээр зоогоод тэр хүртэл ингээд очоод тэрэндээс ингээд зүгээр ингээд сүвлэл явах юм шүү тий. Олсоо ингээд бэхлээд дахиад дэш яваад олсоо ингээд бэхлээд тэгээд зүгээр нэг юм одоо авирдаг хата бид нэг нэг анкерчулах гэдэг байхгүй ер нь бол. Зөв. Би бүр яаж ойлгож ойрын зорилтол. Ингээл одоо багаараа штэ. Авирж байгаа л алив дэрэл гэдэг ороос авахлаа дэрэлтэй гоода анкер жангалтан гоода олсоос өвчтэй жоохон дээшээ авирсан. Дахиад дэрэл гэдэг. Анкер өгдөө гэдэг ороос. Арай тийм биш үстэй. Тэгэхээр тэр яг нэг юм хадны завсраар зүгээр нэг хим хийгээл тэр чинь бас нэг тийм бас баталгаатай юм бол биш байлаа шүү дээ. Тэн тоон мон даахааргүй юм харагдаж л шүү дээ. Би яг нөгөө нэг хамгийн гол тэрийг зөвлөх хийх хэрэгтэй. Тэрнээс бол яг хүнийг ингээд дагаад амь насыг бол яг ингээд харах хэрэгтэй. Хамгийн гол нь олон байгаа да тий. Иймэрхүү юм нэг иймэрхүү юм дотор ингэж л хийх хэрэгтэй юм шиг байна тий. Тэгээ одоо ийм хад байлаа гэхэд энэ шин ингээд ороод тэлдэг юм байдаг хэрэг. Тэлдээд одоо ингээд гацна гэсэн үг. Тэгээ тэндээс ингээд бэхлэгээ хийн. Эсвэл одоо ийм хад байлаа гэхэд ийм гурвалжин хэлбэртэй ийшээ таталттай ч юм уу. Яг тийм зөндөө төрлийн багшнууд байгаа л та. Тэгээ хамгийн гол нь тэрэндээ бас итгээд авирна гэдэг чинь бас хэцүү. Алекс Honnold гэдэг нөгөө нэг дэлхийн бас нэг шилдэг авирагч байдаг. Тэр бүр амар Free Solo гэдэг нэг баримт кино хийдэг хийсэн. Тэгээ тэр нь болохоор Оскарын шагнал авсан. Дэлхийн хамгийн өндөр Yosemite гэдэг 1000 м хал руу Capo гэдэг байгаа шүү дээ. Тийшээ юу олсгүй авирсан. Юу тэр бол яа харин тэр нэрээ яг зүгээр жоохон сүртэй хэлэх хэрэгтэй байгаа те тэрийг. Аль хингэнэ? Алекс Honnold гэдэг. Нэг залуухан хүүхэд шүү дээ те. Тэг ер нь бол тийм. Тэгээд өөрөө тийм ингээ ван дотор автобус дотор ингээ амьдрал явчихдаг. Тэг бэлтгэлээ хийгээл. Энэ юу биш вэ? Энэ нөгөө хурууг юм уу? Хуруутай та. Нэг хурууг. Free Solo гэдэг. Хин блэ нэг юм Алекс гэдэг нэг шар устай жижигхэн байна гэдэг шүү дээ. Ти ягаад өөртөө Алекс Тино гэж нэрвсэн юм? Яг Тиноныхоо багаас зүр хочлээсэн Тино нэг. Юу гэсэн үг юм Тино гэдэг нь? Тино. Зүгээр л нөгөө динозавр шиг сонсогдоод байх. Тино Мино гэдэг юунаас Google-тэй киноноос тэрнээс л юутай ах та. Энэ болохоор саний нөгөө Алекс нь Алекс нь болохоор Бүдүү Альберт гэдэг нэг хүүхэлтэй кино үздэг. Тэр их үздэг байсан. Тэгээ нэг сүүл нөгөө Facebook нэгээд нөгөө хоёр нэр мэрэхээр за Алекс Тино гэл. Тэгэл үздэг. Яа. Нэг томаач бол бүгдэлтэй бол биш. Олсгүй авирсан гэдэг бол. Энэ уулын одоо хатан дайралт янз бүрийн экстрем спорт ихтэй эмхтэй хүний ялгаа юу ямар вэ? Чиний бодлоор. Яг би бэлдрийн хувьд л жоохон байж магадгүй. Ер нь тэгээд миний авихгүй замаар авирах. Давуу тал суу талууд нь ялгаа нь. Гэхдээ ер нь нэх байхгүй хаа. Миний авирч чадахгүй байгаа тийм замаар эмхтэй хүмүүс авирах гарчдаг тийм бас байгаа. Юу юм бэлээ? Эхлэгчдийн хувьд ч юм ер нь эмхтэй хүмүүсийн хувьд юу юм бэлээ? Харж хагаад эрэгтэй хүмүүс авирч чадахгүй юм эрэгтэй эмхтэй авирах юм байт юм бэлээ. Яг юундаа байна гэхээр жижигхэн биетэй эмхтэйчүүд яг нөгөө зовлогоод ахтаа амархан байгаа байхгүй. Тийм. Одоо тэгээ манай авир цанаврын хувьд ч юм уу тий. Тийм янз бүр хүчин зүйл нөлөө. Гэтэ урт мөч бол давуу тал юм байлээ. Туранхаа бөгөөд урт мөчтэй байвал тэгээд. Саний энэ нөгөө айцын хувьд. Окей. Айцын хувьд гинэ. Ялгаа байна уу? Бүхэл зүйл эмхтэй эрэгтэйний хувьд үү? Тий. Гэтэ тэрийг яаж мэдэх юм? Тийм. Бүгд л тодорхой хэмжээ өөрсдийнхоороо мэдрэхүүгээрэл хэмжээгээр л айц мэдэрч байгаа. Миний айдсан мэдрэмжийг чи үүсэхгүй гэх юм бол дотроо тэр хүчин нь юу вэ? Миний айдсан одоо хэмждэг бол тийм. Хамгийн гол нь бидэрт хэмжих юм байхгүй шүү дээ. Хэмждэг бол тэгээ илүү ч байх юм билүү. Би яг ханзааж хат экстрем спортыг хөвшлэн нэг эрэгтэй хүмүүс хөвшлэн сонирхдаг харагддаг тийм. Тэгэн гут одоо яасан нэг юм ялгаа байдаг чам анзаарсан болов уу гэж бодсон юм. Тийм байна тийм зөвлөдөө бас тийм. Нөгөө эрэгтэй хүн чинь байглаасаа илүү нэг тийм өрсөлдөөн ч юм дуртай шүү дээ. Тэгэхээр тийм байж магадгүй. Сайн би тэрийг нөгөө нэг онцолж ярмаар байна л да тэр нөгөө Yosemite гэдэг байгаа тийм. El Capo гэдэг. Тэр Netflix дээр яг юу гэдэг вэ нэг тийм кино байт юм баримтат кино. Free Solo гэдэг нь шүү. Free Solo мөн билүү? Free Solo юу яасан шүү дээ. Оскар шиг л авсан. Ингэсэн бохгүй юу? Оскар. Хоёр залуу авираад тэгээ мань хүн болохоор багасаа жоохон сул биетэй сул дорой гэсэн гэж байгаа байхгүй. Энэ Free Solo ч юм баг муу юм шүү. Тэгээд хуруугүй залуу байх хэвээр да. Тэр миний яриад байгаа Netflix-ийн тэр кинон хуруугүй залуу. Өөрөө хэдэн хуруу вэ? Нэг хуруу байхгүй. Тэгээ хуруу тал юм шин. Яг нэг хуруу байхгүй болохоор ер нь гарын чадамж амар мууд юм байл. Чигчээ хуруу байхгүй мó. Би нөгөө 10 жилдээ энэ ясаа угалцсан баг. Одоо ч угарах штэ. Тэгээ эдгэртлээ ингээд чигчээ хуруу байхгүй болоход нөгөө баддаг юм бадж чадхаа болчих юм. Ингэж баддаг байсан чинь амар ингэж муу баддаг болчтой юм байл. Тэгэхээр хамгийн жижиг яс хэлтгүй хүний чадамж бол эрс бод юм байлаа.
Тэгээ мань хүн багаас амар суулт ороод тэгсэн чинь аав нь болохоор жинхэнэ нөгөө мачо мэни төлөвлөлтэй хадан давирдаг жинхэнэ амар баг байсан гэж аахгүй одоо манай хин шиг баг байсан баг. Тина шиг баг байсан баг. Тэгээд хүүхдээ ер нь жоохон бэлтээгээд нөгөө уулан дагуулж аваад авируулаад янз бүрийн зааж өгсөн баг. Тэгээ мань хүн нөгөө найзуудтайгаа ойд ингээд нөгөө юм байшин бэлтэж хагаад хөрөө араамд хуруугаа аваацсан. Тэгээ ууланд авирдаг байж байгаа. Тэгээд бүр ингээд гутраад нэг карьер нь байхгүй болчлаа гэд спорт авиралт хийж чадхаа болчиход. Тэгээ сүүлдээ ингээд буцаагаад одоо нэг тийм бас эргэлтийн уналт басалт байсан л байлгүй те. Тэгээ буцаад мань хүн үдч алдсан байгаа. Тэгээ явж байгаа сүүлдээ одоо яг тэр одоо саний ярьдаг тэр оргил руу El Capo гэдэг яг хамгийн том тэр хатна байхгүй. Тэр лөө авирий гэж хийдээд тэгээд найз охинтойгоо ер нь хамтрагчд байсан юм шиг байлээ. Тэгээ миний санаж байгаа шүү. Буруу санаж магадгүй. Тэгээ найз охинтойгоо салцдаг өлөө дээ. Тэгээ хамтрагчгүй болсон байсан баха. За энэнийг бол сайн санахгүй байна. Энэ дээр буруу сансан байж магадгүй. Тэгээд нэг хамтрагчтай болоод за одоо би хайгаад олчих. Киногийн спойлерж гин үү? Тэгээ ер нь спойлер. Яг нөө баримтат кино юм л да. Тэгээ мань хүн авирах гад тэр чинь 10 хэд хоног үлээ. Тэгээ бөөм бихэлгээтэй замдаа майхантай ингээд хатан дээр майхан бариад хондог штэ тэгээ бихэлгээтэй. Тэгж хонж явж хагаад тэгээ гарсан байдаг байхгүй 10. Тэгээд хэд хүмүүс доороос төлч тэрээд юу юм чин солиот юм бол эсрүүс төлчд айхандаа мэддэггүй ч сүлдө хүмүүс баагаар ирээдсэн байхгүй хараад. Тэгээ боломжгүй наа чи энэ дэргээ. Тэгээд мань хүн гарчингуудаа ерөөсөө ингээд тэр бол үнэхээр боломжгүй юм ингээд баталсан үйл явдал байсан байхгүй. Тэгсэн чинь дараа нь тэр оргил руу хүний 10 хэдэн хоног олстой тэгж зовж авирсан юмыг олсгүй авирна гэдэг чинь бүр амар асуудал байхгүй. 3 цаг 50 минут л 4 цагийн дотор авирсан юм уу? Аа фри сол. Ой тэгээд чи хадан дээр майхан барьж үзсэн үү? Мөгүй. Тэр хэцүү бах тий. Тэр яг майхан байхгүй юм чи. Ердийн майхан барьж болохгүй шүү дээ. Нөгөө нэг тусгай майхан байхгүй. Тусгай ор. Ердийн майхан хэрвээ барих гэх юм бол яг нөгөө ингэж майхан байдаг шүү дээ. Ингээ барьж байх тий гэж. Энэ болохоор The Downfall, The Downwall. Downwall. Тийм. Тэгээ мань хүн болохоор бас их сонирхолтой нөгөө. Хоёр өөр кино яриад ин тий. Тийм байна. Тийм, Free Solo бол биш юм байна. Free Solo-гоос үзнэ тэгвэл. Тэр Downwall. Тэр хүний хийсэн бол үнэхээр monumental тий. Үнэхээр онцлог штэ асуудал байна л та. Уулан дээр 2 жил бэлдсэн гэж аахгүй тэр айлыг санал. Гэтэ олсгүй. Тэр уулан дээр юу? Тий. Хадахгүй ийм их цадахгүй. Тэгээд хамгийн хэцүү зүйл нөө сэтгэл зүгэл бэлдэж чадахгүй байсан. Тэгээ штэ угаасаа. Тий. Тэр хамгийн хэцүү зүйл. Шууд хүн бол үнэхээр гайхамшиг хийсэн байна уу? Одоо ингээд яг үхэл ингээд нүүрэн дээр ингээд тулж байгаа сте тий. Тий хамгийн нөгөө нэг зүгээр ганц алдаан л тэгээд үхэл төргөн. Хамгийн ойл нэг барьц нэг хөл. Тий, нэг яа. Шигэд алдалт зүгээр үхэл төргөн гээл. Одоо тэр нөгөө юу яагаад байгаа? Хүмүүс одоо нөгөө байгалийн хатанд авиралтай аялал зохион байгуулад байгаа юм лээ. Тийм бил. Тэр мөрөнд манайхан явж үзүүл бас яг юу яриад байгааг мэдрэх бахтай. Яг олстой авирч чадаа та нар яг өөрсдөө олсох гэж төсөөлөд үз. Тэгээд яг эн чин ингэснээс болж чад үхэж болох байсан гэдгээ бодохоор яг одоо тий үхнэ гэж бодохоор ер нь амар сандар. Тий одоо бид нар ч гэсэн ингээд авирж байгаад барьц алдаал олсон дээр л ингээд тэгвэл энэний олсон. Йоо. Тэгээд яг 2 жил бэлдсэн байж болно тий. Тэнгүүд хамгийн тэрийгээ тэгээд авираад за 2 жил очиад чинь айж болно ш түн болж болно ш яг тэгээд үзье гэж үзчихлээ. Тэгээд El Capo руу тэгээд 2 жил бэлдсэн болгон харахгүй шүү дээ тий. Ер нь дэлхийн нөө шилдэг авирагч тулдаал ер нь бол сэтгэл зүгөө сайн билс. Би ч одоо ингээд ийш авирч чадахгүй байсан ч түүхэнд үлтгэл юм байна да тэргээд. Ер нь халдах юм алга. Амар олон талаас нь дадалсан. Одоо ингээд зурглаач ингээд тэр нэг making movie дээр ингээд харж чадахгүй юм чи. Ингээд нэг камерын хадуур ингээд харж чадахгүй ингээд харчаал ингээд. Яа. Яг нүдэн дээр нь унчих боломж тэр бол байна шүү дээ. Тэгэл сүрх ингээл тэгэл хэдхэн секундын дотор тэгэл газартаа нийлж. Тэр мод төрхөмдөө буцсан шүү дээ. Тэгээ тэр орой дээр нь гарсан мэдрэмжийг та нар юутай зөвлөх вэ? Амьдралд амар хайртай болсон баг тий. Тэр би бол тэр хүний мэдрэмжийг үнэхээр мэдэрч гээд чадахгүй. Мэдэрсэн ч илэрхийлэх хэцүү баг тий. Дахиж ууланд гармаагүй санагдсан ч юм болох тий. Баг тийм байж магадгүй тий. Нөгөө би нэг киноны трейлер дээрээс хүн амьдралд эрсдэлд ороод тэрийгэ давн туулж гарсны дараа амьдралд илүү хайртай болдог илүү. Энэ үг наар тийм шүү дээ. Яг тийм яг чинхэн утгаараа татгшоо орсон баг. Тийш тий. Хүн яг үхэлтэй нэг тулчгаар ингээд дараа нэг хэд хоногтой ингээд юм тэнгэр мэнгэр ямар ч өнгөлөгийн тэгээ ургамал ногоо чи ямар гоё ногоо юм дэ шов мовны дуу чинь чихэнд хөгжим шиг сонсогдчихаасагдаад гоё амьдртий бас. Бас нэг мэдрэмжийн хувьд хэм бол нөгөө нэг түрүү чи хэллээ шүү дээ нөгөө илэрхийлж чадахгүйгээд
би нэг анх том богд руу явж байхад нэг баримт кино байсан байхгүй. Тэгээ тэрэн дээр болохоор нэг киноны төгсгөлт гэдэг байхгүй. Тэр киноны нэр нь болохоор Half Eye гэдэг нэртэй хагаснууд. Half Eye. Хагаснуудээ. Ягаад тэгж нэрсэн бэхэд одоо нэг тэр киноны төгсгөл тэгж хэлдэг байхгүй. Бидний одоо мэдэрсэн мэдрэмжийг одоо энэ дүрс бичлэг одоо биднээс өгүүлэмжээр мэдэрч болохч яг одоо биднээс мэдэрсэн 100% мэдрэх боломжгүй. Боломжгүй. 50% нь л хүрэх боломжтой. Харин тийм санаа тийм байхгүй 50% мэдэрч ивэл та маш сайн мэдэрч ийн гэсэн. Тэгж яах вэ? Өгч тэгж тайлбарлаж байна. Тэрийг үзье гэвэл ханаас үзэх вэ? YouTube-д байгаа. Тийм үү? Тийм YouTube. Half Eye гэж тайхаар байгаа. Манай монголчууд хийсэн юм уу? Тийм. Вау. Би анх нөгөө нэг юу яадаг вэ? Чи ямар сууг? Чи өөрөө суугтай юу? Тийм. Alex Tino гэж байгаа та. За манай үзэгчд таах ба. Nice. 40 30 бараг 40 минутын кино шүү дээ, тий? Хүн бүхэнд төсөл мөрөдлөх мөн үү? Тийм үү. Nice. Хадгалч. Тэрний дараа болохоор энэ кино баримтжуулах гэж юу нь бол анх ингээд би ч нөгөө Франц янз бүрийн нөгөө манай ах нөгөө аялал жуулчлалын киноны юу авдаг гэхгүй ингээд аялал авдаг. Тэгээ тэрнтэй явдаг. Тэгээ манай сноубордын холбоо бас нэг гадны сноубордчтой хамтарч юм баримт кино гэдэг гэхгүй. Тэгээд дандаа л ингээд гадныхаа ирээл гадныхаа манай уулан дээрээс ирээл ингээд наачаал яваад өгдөг тий. Тэгэл яг би тэр ингээд харж лээсэн. Тэнгүүт л ер нь өөрөө хийж үзнэ гэд. Тэгээ найзтай ингээ яриад гэсэн чинь анх ганцхан шиг GoPro байсан байхгүй. Тэгээд тэрийгүр ингээ кино яамаа гэж манай хүсэн чинь мууч нас. Ганцхан GoPro-гоор хийсэн юм уу? Тийм яг дрон байгаа та. Дрон GoPro 2-оор. Ингээд эхэндээ итгээг байхгүй. Тэгээ ингээд GoPro-гоор ингээ бүх юм авсан авирсан уулгалтаа ингээ баримтжуулаад тэгээ тэнцэж нөө тог байхгүй. Дроны нөө 3хан батарейтай. Тэгээ яг батарей дроноо нисэх болсон чинь засмаас шуураа тэгээд нэг тийм болготой гой дүрс авч чаддаг байхгүй. Яг хөө тэрнгүүрээ ер нь бол хийсэн. Тэгээ трийг маа их найз ихлээд итгэв байхгүй. Ер нь бол тэг хүмүүс ганц GoPro-тэй ингэсэн яах дург байсан. Тэгэхээр тэхэст гэж байгаа юм шиг өргөөд нээлт хийгээд нэг өдөр зүр бүх найзууд ингээ сонирхол нэгтэй найзуудтай. Тэгсэн чинь надад амар гой санагдсан байхгүй. Ер нь бол зүг хараал өнгөрдөг байсан бол одоо ингээд бас нэг болсон болоогүй бас нэг хийчихлээ тий. Тэгэхээр ингээд мэдрэмж нь амар гойсон хүмүүсийн тэр үзэж байгаа тэр мэдрэмжэндээ инээлхэн инээгээл яг тэр үед ингээд яана гэж бодох миний өмнөөс ингээд санаа зовоод тухай санаа зовж байгаа юм нь болоод тэгээ тэрнээс хойш ингээд уулын киноны фестивал гэж болдог байхгүй одоо Mountain Film Festival одоо ингээд сноубордын гулгагч нарын одоо Монголд л аахгүй ер нь бол Европын уулархаг орнууд бол энэ зүйл амар хөгжсөн зүйл юм байлээ. Тэгээ тэрэнд зориод санхүүжилт тайгаад одоо энэ ажиллаж байгаа компани биш үү? Энэ Mongol Expedition гэдэг компаниас санхүүжилт хүсээд тэгээ тэр нь биелээд өнгөрсөн 19 онд их олон бүрэлдэхүүнтэй нэг 4 гулгагч нар тэгээд 11 арын хүн 3 хүн арын албанд ч юм уу те. Одоо нэг манай ингэ бага бүрдүүлээ. Тэгээд White Stupa гэдэг киног. White Stupa. Цагаан сувраг. Тийм киног сая 19 онд 11 сард хийж дуусгасан. Тэгээд бас YouTube дээр байгаа юу? Тий. Nice. Тэгээд одоо эднүсийг одоо энэ жил бас дахиад явж нэг дүрс тоглох эднүсийг ингэж зэгцэлж олон жилийн юм байж байгаа нэг тийм фестивал руу явуулах зорилготой. Энэ жил уул нь явуулъя гэж бодсон. Тэгээд бас ингэ болчлаа ер нь бол. Дүрс хүн болгоны төлөвлөгөө ойлгогдсон. Тий. Дүрс мөс явж явах тодорч юм шиг санагдаа. Тэгээд ер нь олон жил яаж байгаа. Явуулах гэдэг байхгүй. Машaalлаа. Nice. Тийм одоохонд бол тийм зорилттой нэг гал. Жигчт нь одоо хүүтэнд зураг одоо авч гинүү. Тийм яг ууланд бол тэгээд нэг шуургатай янз бүр тэгээд GoPro хөлдөж гинүү. Тийм хөлтөл унтчихж байгаа хэрэг. Тэгээд нөгөө нэг эндээс нь илүү батарейгаа ингээл хөөрч байгаа. Гаргаж ирлээ. Тэгээд 30 секунд. Тэгээд дроноос хөлдөж гинүү. Дрон харьцангуй гайгүй. Камер нь гайгүй. Тэгтээ яг нөгөө ингээл жирэлцээл ингээ сүүмэлцээл хүүтэн мөтөнд бол тэгээд цас чинь тэгэл адаглал хар орч хязгаарлаж тий. Тэгэл яг 40 секундын дүрс авахгүй юу нь бол их юм болж байгаа юм. Яа. Энэ аяллаа мэдрэмжийг яг ингэж баримтжуулж үлдээн гэдэг чинь бас айгүй гоё оролдлого юм л да. Бүлдээх гэж оролдоно гэдэг чинь өөрөө гоё. Тий яг тэгж зорж байгаа. Одоо манай багийнхны хувьд л одоо нэг пэйж байгаа. Тий одоо энэ YouTube channel яг ингээл айлуулах хүмүүст ингээл үзүүлэх гээл. Пэйжийн нэрийг хэлээ. X Team гэдэг. X Team. Facebook-ийн пэйж. Тий бидний яг олон одоо аяллаа видео. Сая 11 сараас хойш одоо ингээл видеонууд оруулаад энэ тийм өөрсдөө аялсан юмудаар жоохон микс хийгээ ч юм уу тий. Сая нэг Орос руу бид нэг
бас нэг гулгах хайлт хийчихэд ирсэн. Тэрний нэг 30 влог ч гэх юм уу. Явчаад ирсэн нэг тийм зүм байгаа. Одоо ингээд богд уул руу 7 хоногт нэг ер нь ингээ гардггүй ерөөс уулан дээрээс гардггүй хүмүүс гарыг л бодоо яваад байгаа хүмүүс зөндөө байгаа шүү дээ. За. Тийм хүмүүст одоо ажлын багц гэх юм уу одоо нэг яг анхан шатны хамгийн минимум те авч гарах юм одоо зөвлөл одоо богд ууланд уу? тий одоо бүр яг сургуу анхан шатны хүнд хэрэгцээтэй. Түүцнээс нэг усаа бол гаргахтал болсон. Богд ууланд бол ер нь. Тэгээ гутал ер нь яах хэрэгтэй байд юм бэ? Тийм тэгэл хамгийн гол нь хүлээж ямар гутал байл зүгээр. Итэхэн л байх хэрэгтэй шүү дээ. Эхний ээлжинд зүгээр итэхэн л гуталтай байх талаа. Заавалчгүй тийм таяг маягч гэдэг юм уу тий. Заавалчгүй уулын гутал гэдэг юм. Одоо манайхан чинь ингэж байгаа шнэ нэг юм комто олж ижил гарахыг хүлээгээд байгаа юм шиг байдаг шүү дээ. Тэг яг тэр бүрэн байх гал гэдэг шүү дээ. Тэрээс гардгөө. Богд ууланд бол тэр бол миний мэдж байгаа ямар ч хаарлага байхгүй. Тийм шүү. Зүгээр нөгөө хүмүүс айгу тийм эквипмент гараад байгаа байхгүй. Тэнгүүд нөгөө бас тийм ёстой юм байна гэж бодоод ч юм уу. Тэсэл жоохон өөрөө санаа зовдөг ч юм уу тийм байгаа байх л та. Харцангуу урт хугацааны дараа тэгж гардаг болдог үйл өвдөө гэж би бодоод байна шүү дээ. Яг хүмүүс ингээл нөгөө нэг жоохон чанарыг мэдчих эхэлнэ л дээ. Алхаал ингээл янгууд жоохон цастай үед алхангууд гутлынхын төрөөрөө цас ордог ч юм уу. Тэнгүүд л нөгөө төрөө хэрэгтэй юм байна те. Яг эхлээд бол зүгээр ингээд диш ингээд аваад мэдрэж байгаа зүгээр нэг ус бариад зүгээр сайхан. Анхандаа бол заавал орой дээр гарах байхгүй шүү дээ. Тэр зугаалаад алхаж байгаа тэрсэн яасан ч болно шүү дээ ер нь. Ханаал дунд нь. Тэр бол ерөнхийдөө нэг ийм хэмжээ заавалчгүй тийм байх ёстой гэсэн тийм байхгүй юм уу. Хэрэгтэй ус багтал болох юм биш тий. Ус нэг жоох идэх гэрээс нь ганц өндөр чанаа гардаг ч юм уу. Нэг удаа би оюутан багтаа найзуудтайгаа гинт богд уулахаар игээд. Гарах дээр нь дөнгөж гарч үзээд тэгээд ер нь жоохон гарах дуртай болсон байсан юм. Нэг энэ уул руу гардыг юу гэсэн мэдтгүй байсан шүү дээ. Айгүй олон жил. Тэгээ гардаг болоод нэг удаа найзуудтайгаа гарыг гэдэг шууд хичээлхөө хувцтай явж өстэй. Манай нэг ангийн охин бүр юм юпг мөпг тэгээд юм ботинг шиг юм готлоод шүү дээ. Эмэгтэй дүүпл шиг тийм готл мотлоо. Би ботинг тэгээд гарч ирсэн нэг удаа. Би ч бас нэг тийм урдан дэж алхдаг байсан. Тэгээ бас саяхан ч бас нэлээд сүултэлтэй. Яг нэг 8 жилийн өмнө л баг. Урд нь яг нэг ганц хоёр алхсан. Тэрнээс хойш ер нь олж байгаа алхаж эхэлсэн. Тэрнээс бол нэг бас нэг тэгж байн гол нэг тэг яваад гэсэн. Тийм манайхан бас яг хөдөө гадаа яваад те яг аялал хийх боломжгүй байдаг бол богдуул гэж нэг гоё юм баг шүү дээ. Одоо 20 50 гектар сайхан ол руугаа гарвал. За богдуулнаас өөр уул хүсэж чинь хамгийн ойрхон зардал багтай. Чи ямар болсон? Өөрс согот. Тийм ингээд хаашаага лагер руу юу? Тийм гүнт мөн. Ингээл уулархаг орчинд амьдарч байгаа юм чинь тий одоо гоё том уул тэгвэл. Богдуул шиг ойрхон том дөрвөн том уул шүү дээ. Одоо ингээд сонгон хайрхан. За хотоос гараад за жоохон гараа. Өвөл мөг бол нэг асар тайрхан руу явдаг хүмүүс их. Ойрхон уу? Тий одоо нэг 100 км. Оо гайгүй. Тийш яаж явах вэ? Хамгийн бага зардлаар автобус байгаа юу? Автобус байхгүй. Тийш нөгөө засмал зам байхгүй. Тэгээ өвөл болохоор нөгөө нэг явдаг нөгөө гол хөлдчихдэг. Гол дээгүүр явдаг байхгүй. Машинаар тийм баг болол. Тэгээд одоо ингээ хувь хүн ганцаараа одоо ингээд зарим хүмүүс ингэж бодож магадгүй шүү дээ. Зүгээр одоо адал явдал хай тий. Зүгээр одоо баг бэлтгэлгүй гараа зүгээр нэг жоохон зовж мовж үзье жоохон ингээд бүр нэг яг энэ амьдралээс нэг арай өөр зүйлийг мэдэрмээр санагдж болно шүү дээ хүмүүс уудаад тий. Жоохон зөвхөндөө ойр зүрээ мө цүнхлээл тэгэл гав ганцаараа гэрээсээ гараад шууд зүгээр алхаад за асралт боог тэгээд хаашаа яхаж мэддэг. Заахаа мэдлээ л. Гэтэ яг явлаа гэж бодоход яаж хаанс програм олж суух юм. Яг 100 бол яахгүй. Өвөл бол тийшээ яг нэг явдаг тийм ивент ч юм уу найзууд ингээд нэг дамжуулаад ингээд асрал тайрах ингээд тэгэхэд ингээд ер нь хагас үнсэн болгон тийшээ явж алхдаг хүмүүс идэх байхгүй одоо зундаа богд ууланд алхаж байгаа шиг өвөлдөө тийшээ явж алхаж байгаа. Хасаа бүтэн болгон тийм нурууны ноёо оргилахгүй. Тийм тэгж авч ойрхон байгаа учраас хүмүүс тэр гоё тий 100 төгөл одоо 100 ирж штт. Ямар уул санал болох вэ? За хотыг тойрсон уулууд дээр гэвэл гараад үзчихлээ бүгдэн дээр энэ үзэхэд. Тэгэл тэгвэл одоо тэгээ дараагийн левел рүү ч юм уу тэгэл одоо мөгц дуул мол зарих бах та. 100-ны хувьд бол яг хөө мөгцөд биш уулч байна. Мөгцөстэй биш. Яриач бас өвлийн юм авах хэрэг гарч нүстэй мөгцөд гарч. За 100-ны гоё том уул. Тэгвэл тэгэл хотоосоо гараал явна шүү дээ. Тэгэл заавалчгүй энэ төр уул гэхгүй тэгэл үнэхээр л ууланд алахыг хүсэж ивэл тэгэл богд уулч гэсэн зөндөө оргил байна. Зөндөө ам байна. 33 ам байна тий. Богд уулч. Тэгэл ер нь яг тэгээд тэр газрын тэр уул муул гэж явснаас илүү зүгээр. Яг үнээр ууланд алхах ингэ сонирхолтой байх юм бол тэгэл ингээл уул давнаад алхаад исэн ч болно шүү тий. Энэ бол нэг тийм юу шахаа. Заавалчгүй тэнцээ очиж тэр уул дараагийн уул тэр ийм гэсэн юм байхгүй.
Ойлгомжтой. Тэр нэг үед ойд төөрж мөрсөн тохиолдол өгдөгөө. Ой чи ер нь их трик шүү дээ. Тийм ойд төөржсэн. Тэгээд зүгчигээ шүнмэн зүгчигээ алдсан, төөрсөн үе бол байна. Эвгүй юу? Дэлгэрэнгүй. Жохо охин шиг өөснө. Нүдээ дарж маа. Тэрж маа. Тийм болоогүй. Найзтайгаа нэг зүгчгийн талаар магадгүй тийш юм шүү, ийш юм шүү. Тэг миний буруулаач таарсан л та. Йоо. Бас эвгүй бах та. Шүн юм биш тий. Тий. Ой чи яаж бүр тас харах шүү тий. Жохон бүрхэг од мод байхгүй. Од байх юм бол нөгөө хойд зүгээ ядаж харж шүү дээ. Тий. Тэгээд зүгээр нөгөө алтан газ хараа тэгээд юм байна. Тийм байна гэдэг мэдэн тэгээд жохон бүрхэг бороомоор орох гэдсэн баг. Тэгэл ийм байсан биш үү. Биднээс эндээс ингэж бус хамгийн гол нөгөө явсан замаа л хичээх хэлж байгаа юм да. Ингээс ингэж иргсэн гэсэн нэтрээ гэл. Тэгэл нэг тэг яаж олсон замаа. Тэг маа найзын зүг бол тарж байгаа юм. Чи харин яаж буруу гэдгийг мэдсэн юм. Гэхдээ тэгэл яваал үз. За ийшээ яваад үзье гэл. Явсан ч буруу байсан юм. Үгүй яваагүй. Маа найз би найз хаа өгнө. Тэгээд тийм за тэгвэл тэгээд тийшээ яваад үзье. Маа найз баг надад итгэл ярьсан л та угаасаа л зүг гисэн чи бодоод үз тийм байгаа шүү дээ. Бат итгэлтэй байсан юм тий. За тийм байна гэдэг. Яг миний санаа бол тэгэхэд бол би буруу зүгийг санал болгочихсон байхгүй. Нэг газар ингээд тойрч мэдээж эртээс шууд энийг нэг гээгүй те нөгөө нэг юм яг нэг граци хувьд бол ийшээ ингэж явсан гэдэг. Яалтч нөгөө өдрийн хувьд бол илүү их ер нь бол гайгүй шүү дээ. Өдөр бол чи хэр тал цөлийн мүлийн аялал хийсэн үү? Хэр тал цөлийн аялал хийж байгаагүй юм байна да. Жог удахтай явах тий. Хэр тал хэрсэн тал газар яадаг юм бол доо? мэдгүй шүү дээ талаараа. Хүмүүс аялдаг юм. Талаар шүү дээ. Талаар явна уу? Ерөн мэнгийн тал нь ахлах гол мол руу их явдаг шүү хүмүүс. Говь жоохон эвгүй те. Говь чи ер нь л хамгийн л одоо эрсдэл одоо амьд үлдэхэд хэцүү гэх юм ус гэдэг юм хамгийн гол нь асуудал болчихдог байхгүй. Халуун тэгээ салхитай учраас ус хамгийн хурдан ширгэж алга. Харин тий. Хангаад бол яах вэ? Тэгэл ус өглөөс ирэхэд л чийг даацсан л шүү дээ. Говьд нэрээ өглөөс ирэхэд яадаг ш чийг байдаг шүү дээ. Нүрэн дээр ямар ч тийм хангаа мангад ч унтаад ирэхээр нэг юм норцсон байдаг ш тийм юу байдаг. Ховроо. Би ч говь руу харцсангүй байгаа гэсэн дөө. Манай нэг найзууд бид нар бөөнөр ингээд байсыг л нэг оюутан баг та. Бид нар чинь нэг архитектарс нэг уудаг болохоор ер нь юм авахаар айгүй их нэг 20,000 төгрөг цуглуулаад юм авахаар нэг хөөр хийх юм авчдаг за хоол хүнсний юм бол үнэхээр болцдог. Тэгэл байсыг л нэг юм хээр очиж эсвэл бараадаж те гээд нэг юм хамгийн гол нь аюулгүй гал төлөх хэрэгтэй шүү. Энийг одоо аюул яах юм биш бас байгаль хамгаалалт итгэвчэн байгаль хамгаалалт. Одоо дээрээ мөчөргөө те эргэн тойрноо сайн цэвэрлээд тэгээд сайн ингэж явж байгаа те явахтаа сайн унтраа дих хэрэгтэй байдэн шүү. Тэгчээд нөгөө бид нар байсыг л нэг юм явдаг гэсэн. Нэг удаа нэг ойд очих юм байна. Тэгээ бороо ороод тэгээд бороотод ч бас галт үлж болд юм байна. Тэр мөрийг олж мэдээд яаж яг нь хулсны цагаан юу гэдэг штэ хуллардаг. Тэр чинь амар сайн ноцоодаг юм биш галыг. Тэрийг ноцоогоод л галаа сачд юм билээ. Тэгчээд шүн унтчихсан чинь бодон гахаа махаа хажуугаар явж маа за дуурж явж маа. Тэгээд ихнээсээ юу? Тий. Тэгээ оройн яг ойд дотор төрсэн байхгүй. Зүгээр ойрхон нэг муу хаяаны ягаад нэг жирэмсэн юм шийх газар гэдэг шиг. Гэхдээ ойрхон явж байгаа төрчтэй. Хоошоод уулын оройроо гарч хідүүлээ бөөнөр нэг яачаад хитэн охин хитэн бандирлээсэн. Манай дандаа ангийнхаа. Дайчих шиг ээ. Тийм эмгтэн хүн бас тийм сонирхон штэ. За. Тэгээд манай нэг найз бит хоёр баажгаа тоцорсон баг. Тэгээд араас нь гарыгээд нөгөө дэг одоо баажийг хүлээж игэлтэй нэш явуулсан. Тэгээ араас нь явах гэсэн чинь би нэг тийм уцаа авчмаар санагдаад болдгоо. Уц машинд байгаад идэг доошоо босч байгаа алах хэрэгтэй болчиход байдаг. Манай найз уцгүй явчихё яах ч үг. Тэгээ би яг нөгөө ойд нэг жоохон төөрх аюултыг мэддээд уцаа авъя гэдэг. Гэсэр уцаа авцсан. Тэгээ араас нь тэр хэдэн гарсан оргил руу гараад. Тэгээ байжсэн чинь тэр ойд дотор нэг юм хэсэгхэн газар нэг юм кино шиг ингээ будан ингээ татцсан. Яг бүхэлдээ биш хэсэгхэн газар ингээ татцсан. Гэхдээ ямар сони ойлоо тийш очиж үзье. Тэгээ очсон чи яг нэг тийм үлгэрийн ертөнц шиг цаа ингээл бус газар зүг зүгээр яг тэр хавил ингээл юм будантай тэ нэг юм чөтгөрүүд цугларсан юм уу тэ яг нэг тийм уран зохиолын цаг гэж байгаа байхгүй. Тэгээ тэнцэнээс газраас юм хүмүүсийн ингээ зоогоод орхисон майхны юм гац мац олж молоо тэ бүргээл өөртөө ингээл акшн оргуулаад ай гоё явсан байна нэр. Тэгээд дээшээгээ буцаж гарч ирээд тэгээ буугаад явсан чи төөрчд. Тэг зааж энэ ч ингэж явсан даа. Тэгээ буцаад яг өргөл рүүгээ гараад за энэ ч ингэж ирсэн гэдэг яг бүх юм майнд map хийж байгаа байхгүй. Ингэж ирсэн гэдэг. Тэгээ буцаад явахаар яг л төөрчд байгаа байхгүй. Тэгээ аргаа бараад нөгөө найзууд руугаа яриад азар сүлжээ байсан. Юу уцтай гарсан юм уу? Тийм уцаа авсан байхгүй. Яв зүтгэсээр байгаа доош явж.
Тэгээ яриад за бит хоёр төрчлөө шүү. Одоо ингээд та хэд нэг жоохон орилоотох таа гэдэг сонсогддгоо. Тэгээ за нэлээд орилох юм шиг байна шүү. Битээ нэр мэр дуудаж орлоор зүр үү гэж орлоо. Яг бадрлаа ч гэдэг амраа гэх юм бол хоолон сөөштэй тий. Тийм учраас үү гэдэг нэг тийм сонин чимээ гаргаад гараа л гэдсэн баг. Тэгэл мань хоёр тэр доор яваал гэдэг юм яваал гэдэг юм. Яг нөгөө нэг замлаад байгаа л яваад байдаг. За одоо ийм зам байсан. Одоо энэ нөгөө ингэж яваад ингэж очих хэрэгтэй гэл очихоор л байдаг. Тэгээ сүүлдээ бүр ингэж яг нэр яах гээд яаж чадахгүй хараа айгу хямардсан байлээ шүү дээ. Тэгэл за одоо яах вэ? Тэгэл уулын гал мал утга мутга ойр зүрийн аяллаа юм байсан ч гэсэн бүгдийн майханд орхиод явцсан байна. Тэгээд ядаж галт үлж хон чадахгүй нэг чинь аюул واخгүй яг шүн хатгаа авч магадгүй тийм. Тэгээд би бол бодчихсэн. Яг нэг дулаанаа алдахгүй тулд бит хоёр нэг газар нэг жоох юм босхыг тэрийг баг тэр үед баг нэг лин гэж юм байдаг шүү дээ. Жоох юм босгаад бие орлоод унтдаг тийм юм хийгээч мэддэггүй байсан баха. Тэгэл одоо найзтайгаа тас твэрлэлтэй аль болох гадуур уснуудаа тайлал тас твэрлэлтэй гадуур уснуудаа нөмрөл унтъя даа гэж бодчихсон. Тэгэл сүлдээ ер нь бүрэнхий болол гээж тасарлаа тэгэл. За одоо ч бараг гээд хээр онлоод ойд хонлоод гэж бодол бичсэн чил баатарлаа. Бөө хоёр зүгээр. Тас харавцсан тэр зүгээрөө. Өөлж мөснө. Бараг ойлголгүй шээ зүгээр өөлснө ярил да. Амар баярлсан зүгээр. Йоо тэгээ майханд унтгаж байгаадаас бөө баяраа. Жаахан хүн шиг дараа өсөж мэсрэл. Тиймэрхүү мэдээлэл мангага ер нь бол. Манай нэг таньдаг одоо нэг ах хүү самранд явж байгаа 7 хоног ойд төрсөн байхгүй. Тэгээд төөрсөөгөө дараа нь ингээд хүмүүстэй олцоод ингээд ярьсан. 7 хоног самраад идээдсэн. Самар төгж явсан. Тэгээд азар гал малтай самраар баагаад. Тэгээд сүүлдээ самар унаас үнэхэр залхацсан. Тэгээ ингээд дараа нь хүмүүстэй уулзчаад ингээд яриад байсан чинь зүгээр л нэг 4-5 км дотор л төөрөөд байсан байхгүй. Тэгэл яг ой бол тийм нэг харах орчин бод хэдхэн метр байдаг болохоор тэгэл хэцүү байдаг. Матчдаг. Хязгаарлаа хийдэг болохоор ингээд гоогоосоо гарсан ч тэр ингээд энэ юу гэд өөр ингээд орох гингууд яг би түрүү энэ хойноос гараад яг энэ хоёроо орсон юм санаад идэх байхгүй. Тэгээ ингээд оронгууд дахиад ингээд нэгсэг гарцсан ирнэ өөр хоёроо орох гингууд Sorry. Нөгөө өөрөө буцаад ингэж гарсан хоороо буцаа ингэ авах гээд байгаа юм шиг. Үгүй ийшээ явангууд дахиад яг адилхан. Нэг юм сонирм байгаад би бол төржлээс бас амар сонирм л. Намайг уруу татсан гэдс нөгөө найзын аав нь яг тэгдэг байхгүй биднээс ингэ явах жахт галаа бидний амар яг тийм нэгтлэн өөр аав нас нэг юм аялагч юм байхгүй. Галаа авсан уу, тийм авсан уу, энийг авсан уу. Тэгээ ингээд газар баримжаа авахтаар ингэ яг ойрхон жижиг юмар биш дандаа холын юмар, том юмар баримжаа авч явж байгаарай гэх. Дандаа тэгж хэлж байгаа хэрэг. Яг ойрын юмар ингээл хэдхэн орчноо ингээд чулуун мулаараа яваад уушлаараа шүү дээ. Тийм одоо мөчөрчөөр сон тийм юмар хэдэж баримжаа авах юм бол мэдээж алдагдана. Ингээл дандаа ингээд том ойрын ингээд асад харагдах юмар баримжаа авч явчих гэж цагтдаг ус мэднэс. Хөдөөний хүмүүс, аялдаг хүмүүс энэ төр яг уул усаар баримжаа авахтай амар сайн тий. Та нарыг ингэж төсөөлж ирсэн үү? Яг одоо ингээд Улаанбаатарт байжгаад за Улаанбаатар одоо зүгээр ингээд юм байгаа бүх барилга байхгүй эцгүү тал байлаа. За магадгүй хэдэн зуун жилийн өмнө та нар энэ чинь ирлээ гэхэд яг одоо гэр чинь хаана байдаг тэр газрыг олж чадах уу гэж баг өөртөө асууж үзчихсэн үү? Ер нь одоо яг асуугаад үзтээ чадах болоо. Дахиад асуу. За дахиад асуу. Хэцүү юм байна тий. Харин тийм үү? За яг нүн яг зөвлүүлэх л бах тий. Ер нь бол яг энэ ч байсан гэдэг юм. Тий. Хэцүү шүү дээ. Одоо бид чинь яг дандаа барилаар зөвлөж байгаа байхгүй тий одоо бодохоор. Тийм үү. Барилга одоо зам. Би бол хүүхд багтай бол зүгээр би бол хот дотор уулзтаа яагаад ч төрдөг хүүхд байсан зөө. Яагаад гэвэл манайх хороолт амьдардаг телевизэн энтийн хотын хаанаас харагддаг байсан. Тэгэхээр нөгөө нэг өндөр байшингууд байгаагүй юм чи уусаа айлч нэг газараас ингээ харангууд телевизэн энтийн харагдаад тэр зүгт манай гэрт байгаа юм гээл би тэгээд ялхсаар болчихдог байсан. Хаанаас ч хамаагүй. Телевизэн энтийн антеннаас доошож байгаа хөш яваад манай гэр байдаг болохоор. Тэгэл болчдөг ус шүү дээ. Одоо нэг дов толгод ч юм уул мултай ойрхон одоо тийм айлууд бол олохлох тий. Манайх одоо энэ жалганы энэ талд нь ч өгдөг чинь. Тэг жалгатай ойрхон бол нэр амарх юм тий. Хэдэн жилийн өмнө гинэ. Одоо ингээд Улаанбаатар хот одоо ингээд байхгүй яг ингээд байгаа. Тий. Яг тийм байхад нь одоо манай гэр энэ байхэр ч удаа. Буин ч аим өргөн байхгүй харин тий. Хөндөй шүү дээ. Шүү дээ. Алтан дэвшин хөндөй гэж нэрлэдэг гэдэг шүү дээ. Энэ хөндөй дээр одоо манай гэр яг энэ байна гэж зогссон. Олох бол энэ хөндөд гэдгийг нь бол хэлчих واخа. Богд уулаа олцоод. Яг хаа зүгээр нөгөө тэр болохоор зүгээр л бид нэр барилгаар л айгүй их баримжаалтай байна даа л гэдгийг л тэндээс мэдэрсэн. Зөв. Тэгж харагдах зүйлүүд нь одоо байгаа л тэр юм чинь ер нь л тий. Одоо яг бид нар хэзээ ч тий хот дотор угаасаа тех шаардлага байхгүй шүү дээ. Тийм. За тэр уулын тэнд манай байгаа даа чи шаарахгүй шүү дээ. Тий. Одоо
Тиног одоо студид зааж өгөхтэй. Тино Богдуулаас хойш хэдэн километр яа. Тино хүн амьтанд одоо нутгийн индаануудад дээрлүүлж ивгүй. Эвгүй одоо гаруудаа таарж исэн үү? Хотго мотготой ч юм уу, согтуу ч юм уу янз бүрийн. Яг согтуу мохтуу хүмүүс хаас Юу таараж исэн амар юм бэлээ. Хаас айгуул таарч. AK-47-ны утгатай. Жадтай тий. Тэгээд яг оюун хомсдол юм бэлээ. Оо shit ямар аюултай сонсогдчих. Бакаландаа ингээ хийсэн гаргаж ирж мөрөө ингэж мингээд тэгээд бидний яажсан юм уунаас оож маа идэж мэдээ бид нар тэг айгаад тэгээд хэдүүлж уулгаал явуулсан. Тиймэрхүү тохиолдлууд бол амар хэцүү. Тийм айл болох тийм хүлцэнгүй байгаа л те. Өөдөөс нь яагаад тах юм. Хамт хонох санаатай хүүхэн мөхнөр хараад гой мой энэ төр гээл амар хэцүү. Тиймэрхүү тохиолдсон уу? Яг ер нь бол нэг тиймэрхүү юм хаа газар бол байж лээдэг ч те. Тэрэнд нь тэгэл тохируулаад хамгийн амар нэг гуруула биднес нь жоохон байгаа штэ. Одоо жоохон гэдэг нь юу гэсэн цөөхүүлэх гэсэн үг үү? 21 хэд насны хувьд насны хувьд юм. Тийм тэгээд бас цөөхүүлээ 3 эрэгтэй нэг эмэгтэй байсан. Тэгээ нөгөө нэг хаан tid алхаа явж исэн чинь тэг чингээд онгон зэрлэг байгаль байхгүй ямар ч сүлж байхгүй айлч байхгүй байгаль хамгаалагч тэрнгөр явахгүй тэгээ явж исэн чинь хитэн халдсан нөхдүүд за бийдэг байхгүй яг ингээл нэг юм 66 явдаг нэг хаяа тийм намагтай намаг шалбагтай тийм зам байхгүй тэгээ явж исэн чинь урд 4-5 халдсан нөхдүүд байгаа байхгүй тэгэхэд наад ингээ бодсон бодол нь за нөгөө нэг шорон моронгоос оргоод ингээ нөгөө нэг юм хүнгүй юм вайлд газар ингээд бүгжийдэг тийм шоронгийн гарууд юм багтаа гэж бодсаах. Тэгээд ингээд хулмаагаал эхэлж байгаа юм чи тээ. Яа shit гэж бодсон. Аа тэгээд нэг охинтой явж идэг юу эмэгтэй үнтэй байхаар амар мангар ол юм төсөлж байгаа юм чинь. Тэгэл тэр эмэгтэй хүн ингэж яхалуудаа бид нар ингээд зодуулж ин тэр одоо яана гэл. Тэр хэд бол нэг амар хэцүү байсан надад бол. Яа хамгийн хэцүү. Тэгээд ингээд мэдээж хүү юм чинь тээ. Ортол за сайн авцгааж ийн үгээл тэгэл хэлжлээ. Хийх мөч бас тий. Сайн гээл тэгэл баахан хаалцсан нөхдүүд яг шоронгийн хориглоод нэг 4-5 байсан тий. Бид нар нэг дөрүүлээ. Нэг эмхтэй. Яавч заруулахаар хаасна тий. Тэгэл тэд чинь сүх мөхтэй гол халцсан. Өөдөөсөө. Тий ингээ тэгэл мод цод ингээ бэлтгээд байжсэн юм шиг. Мод цод бэлтгээд нэг машин 66 явах гэсэн юм шиг. Одоо ингээ тэр нэг амар намхтай муухай зам байхгүй. Ер нь бол нүл намх. Тэр ингээ мод цод ингээ дэвсцэн. Машин ингээл. Яг тэрийг ингээ харах хүртлээ ингээ тэр ингээ ойлгох хүртлээ бол зүгээр ингээ бүм амар хэцүү. Нөгөө ч бас амар хэцүү. Нөгөө охин бол баг shit яа бас амар хэцүү баг тий. Тэгээ тэр охин сонио. Наа би ингээ аялж яваал ингээл бичлэг ингээл зурмага тавь штт. Аялаа маа найзахгүй. Аялаа гэдэг төгсөхгүй. Мандас амар олоодаа үзсэн. Тэгээд хагийн хар нуур гэдэг газар руу аялахаар болоод 2 дахь ч лүү 3 дахь ингээд авчихсан. Алхаж явдаг байхгүй. Зам нь амар хэцүүлтэй. Ингээл даваагүйгээ нүл шалбааг. Тэгэл тэр охины нөгөө нэг хөл мөл нь холгоол. Тэгээд тэр охин бүр шантраад уйлаад. Тэгээд ингээд хотод орж ирээд наа ингээд надтай харьцахгүй нааг л үзье яатсан юм шиг. Блоклоод. Тэгээд харьцахгүй тэгээд одоо хүртэл орд тасч. Тэг би боддог байхгүй тий. Боддог байхгүй яг хизээ нэгэн цагт яг өөхийнхаа өмнө ч юм уу амьдралдаа үзсэн хамгийн гоё тийм эрсдэлтэй бас нэг тийм хөгшөрсөн. Тийм тэгж бодосоо л гэж боддог ер нь бол. Ер нь тэгж бодох байхаа ер нь бол амьдралдаа үзсэн хамгийн тийм эрсдэлтэй гоё одоо тийм аялал тийм баг. Өөрөө болохоор яг тийм юуны тийм хүн биш байхгүй. Эмэгтэй хүнтэй явж байгаа үед угаасаа аюул чинь хэд дахин нэмэгдчихэж байгаа юм бол харин тий тэр бол яалтч. Эмэгчний хажууд угаасаа эргчэнгүүдийн зан ариншин бол тэ шал өөр бол. Тэнгүүтлээ. Хамгийн түрүүнд л яг тэр дүнсийг хараад л эмэгтэй бодож суу явж байгаа эмэгтэй л бодож. Тэ зүгээр угаасаа worst хамгийн муу нөхцөлийг бодоход тэ та нарыг ингээд бүр зодоод тэ ингээд бүр арчааг нь алдуулсан тэ. Тэгээ ингээ та нар яач чадахгүй те тэр эмх хараа байж ин гэдэг. Хараа байж ин гэх. Та зүгээр цөмөг бөмбөг аваа явж байгаа юм шүү хараг зүгээр. Амар уустай. Харин тий. Яг төсөөлөгдчихсэн. Харин тий. Яг ингээ юу ч хийж чадахгүй хараа байж захт л амар хэцүү. Яг эмхтэн үнтэй явж захт ингээ лентинд залуучууд ойролдож морилдол ойртол ирэнгүүт тэгэл саанд орж юм чинь. Хооронд намааг энэ төр хэлтэй нь шүү дээ тий. Ер нь зүгээр л эмхтэйгэл холдуулчмаар санагдаж байна чинь. Амар шээс. Тэрхүү тохиолдлоо. Гэтэ ер нь одоо хацангуу гайг болсон бахаа гэж найд чинь тий. Орнод бас яг согтуу уналд арчихгүй бол гайг бах тий. Дан эргэтэйгэрээ ч юм уу ганцаараа живчих юм уу айх юм хамаагүй байгаа тий. Нүү гайг байхгүй тэр чинь.
Ирчүүдийг явуулж үсрэл зодоол хөхний цолгоо. Тэг жоохон дээрлээ. Хэдний шанаа авдаг ч юм уу. Морьтой хүмүүс гэхдээ ер нь амар тий. Тийш ташууртай морьтой дийлдэхгүй үстэй. Угаасаа морин зэрэг явган зэрэг гэдэг шиг юм болж байгаа байхгүй тэр чинь тий. Ялгаар Зүгээр нодраал хит ингээл дуусна дуус. Тэр нөгөө хөдөө орон нутгаар явхад бол ер нь залуучуудтай сайхан уяхаа залуучуудтай сайхан хэлтэй устай байхад л зүгээр юм бэл. Хөдөөний хүмүүс ичнээ тэгээд бас индианууд байгаа ч гэсэн дээрлэх гэж бодож байгаа гэсэн бас л хүн штэ тий. Тэгэл бас яг нэг тийм найз нөхөрсөөл тий. Тэгэл явчихаар тэгэл тэд чинь өөртөө тал болчих. Тий, ер нь явж ингээд биднээс юм санаа мотой нэлэх нэг тийм санаа мотыг санаа чинь тийм цайлган байхгүй. Бид чинь хотын амьдралд ингээд орцсон. Тэд чинь бол тэгээд сайхан яг хээгүү байдгаараа тэгэл дэгдэг шүү дээ хөө гээл тэгээд яг тэгээд янз шүү дээ дэгдэг шүү дээ хөө манай модер үрээ азраг гээл тэгээд автомат яриад готлоо тэгэл морины зүгүүд тэгэл тэгэл тий нүгсэн уриалах анхаасаа нөхслөө бүдэр гоё авч явах хэрэгтэй тий өөртөө яг ингээд одоо нэг хамгаалал тий нэг яг гэлээ хүмүүс яг тэгээд байхгүй анзаарч байгаа гол за нөгөө хөдөөнийх хээгүү за юу хийж авч байна хаанаас хаа урж гин хэнийг зорж байгаа юм энэ хог могоо хайгаа хайцсан таанус гээл байгаараа л хийж байгаа шүү дээ. Энэ миний автдгүй юм уу гээл. Гэртээ ч тэгэж ярьдаг. Тинхүүд за сүртэй аваа явах чинь авах чинь. Авах чинь энэ цэвэрлээ явах чинь гайгүй ингээд нөхцөл байдлаа ингээд удирдаад ингээд мэдрээд аваа явчих. Гайгүй багтах. Шууд ингээд хэдэрчих юм бол мэдээж л хүмүүс орон нутгийн хүмүүс мэдээж газар нутгаа дашин дээрээ тий. Газар нутгаа хамгаална. Өөрийнхөө нутгийг гэсэн сэтгэлтэй хүмүүс аваад ирчих юм бас. Тийш тий одоо орцонд нь ингээд бөөлж байгаа гэсэн шүү дээ. Чи ороод ингээд хогоо хаяад бөөлж ядин гэсэн үг шүү дээ. Орон гэрн тэр орон нутгийн лимчин тэр гол усны юм чи. Тэр тал дээр л гайгүй байл хаа. За тэгээд өндөрлөх үеийн өрөөд яриагаа бас их сонирхолтой ярьж биднэрт их тийм өөр хүртэхүүгээрс өөрийнхөө ертөнцөөс бас мэдрүүлсэнд баярлалаа. Тэгээд энэ гоё зочныг урсанд ангарахтаа баярлалаа. Манай ангараг бас гинт өрсөн. Ер нь л гинт өрөөгөө гинт хэлсэн. Гэхдээ ер нь өөрөө чинь бас яг Алтай 5 богдоос буусныг сонсоод манай хүн бас нэлээд удаан ярьсан шүү манай ангараг бас. Их гоё яриа биднэрт өрнүүлж өгсөнд баярлалаа. Үнэхээр сонирхолтой байлаа. Манай сноуборд сонсох бах тий. Тэгээ манай залуучууд бас одоо яг 20 зэр тавигдахаар ч юм уу тий. Аялал одоо эхлэе гэж бодож байгаа. Яг эхний алхам нь ер нь хаанаас байвал зүгээр юм. Яаж эхлүүл зүгээр юм. Ер нь эхний алхам л ер нь тий нэг нээж өгдөг шүү дээ. Судалдаж аав шүү дээ. Явъя гэж бодоол идэг шүү дээ. За тийш та үе хүмүүс тэгэл юм уу ингээл нэг юм хүлээгээл ерөөсө хүлээх хэрэггүй зүгээр эхлээл нэг гараад зүгээр л явчих юм байна шүү дээ. Тэгэл буцаад эрхэн үе гэж бол байхгүй мэн тий. Явчих. Тэгээд эрхэн ойлгомжтой. Тэгээд ирснийхаа дараа тэгээд тэр зүйлээ ингээ бодоход дахиад нэг юм бодогдуулна. Тэгээд нээс л бүхэн зүйл эхэлнэ л дээ. Өндөрлөөр тий. Тэрс гадна одоо чиний явуулж байгаа үйл одоо юу гэдэг хийж байгаа ажилтай холбоотой үйл ажиллагаануудтай одоо хамрагдчих юм уу ямар нэг тиймэрхүү юмуд байгаа юу? Одоо ажиллаж байгаа газар байгаа тий. Тэгээд тийм. Одоо миний ажиллаж байгаа компани янз бүр эвент ч юм уу тий. Одоо монголчуудаа нэг ер нь бол гадаадынхныг авчирдаг байсан компани байхгүй. Амар тийм өндөр түвшинд VIP одоо ингээд уулан бол одоо бүх аялыг тэгж авч явдаг гэсэн. Тэгсэн чинь коронавигоос болоод хил хаагдсан. Жуучт нь ирэх бол одоо тэнгуүлээ Монгол зах зээл рүү монголчуудаа тэгж аялуулж байхгүй хямд үнээр хөрөөж ин гэсэн үг тий. Европ одоо гадныхыг авчирдаг гэсэн бол одоо монголчууд руу тийм аялуулж байгаа одоо Монгол аялагч клуб гэх нэг тийм хуудасаар одоо бүх эвент ууланд авиралт ч юм. Монгол аялагч клуб гэдэг. Клуб. Бүх тэр үйлчлэгнүүд явуулж байгаа. Нэг тийм ямар гоё сонслог үйлчлэгнүүд байгаа ер нь дотор нь. Дугуй аял Алтай 5 уулын дугуй юу? Тий, уулын дугуй аял Алтай 5 богд руу авиралт. Тэгээд Алтай 5 богд трекинг. Тэгээд нэг кемпинг тэнд кемпинг хийх. Тэгээд нэг машинтай van tour. Юу н маш олон төрлийн юм. 10 гаруй төрлийн тий юунууд байна гэсэн үг шүү дээ. Тий, одоо ингээд алхалтын гүйлтийн аялууд ч юм уу яг зүгээр одоо нэг одоо үндэсний цэцэрлэгт хүрээлэнд одоо гүйж байгаа хүмүүс шүү дээ. Тэрийг одоо ингээд орчноос олж гүгээч гэдэг үүднээс одоо юм цаашаа бүр хойшоо санзаан дэше амар гоё модон аманд одоо тэнд гүйлэх зорилгоор ингээд зүгээр машинтай л тэрвэрлэл авчиж өгнө. Тэгэл тийч өөр ингээд гүгээд алхаад юм юу гэх тэгээ буцаал. Одоо үйл ажиллагаанууд нь явж байгаа юу? Тий, одоо нөгөө эхлээ явж гинөө эхлээ явцсан ер нь явж байгаа. Одоо ингээд формонд орж ин гэсэн үг үү тий. Тий, одоо 20 тавигдаад одоо 20-ны дараах одоо үед ивент зарлагдсан. Одоо яг 20-20-тай байгаа үед нэг ивент хүмүүс авч явж болохгүй шүү дээ. Тэрийг хүлээж байгаа. Энэ нь бол ингээд нэг Facebook идэвхжүүлэлт ингээ яваад байгаа.
бас яг өөрөө бидаж яаж аялахаа те гал түлэх майхан барих хэрэг доолж хийдгийг мэдэхгүй болвол яг тийм аяллаа компанитай ч юм уу эсвэл аяллаа группүүдтэй явчвал анхны мэддэгдэхүүнүүд маш их авах юм байл. Аюулгүй хамгийн гол нь аюулгүй байхгүй тэр хүмүүстэй явахд ч. Тийм шүү дээ тий. Яг юу гэдгийг ойлгоход бол бас яг хэрэгтэй тий. Тэгээ ер нь яг тийм Facebook-ээс олж байгаа нэг тийм спорт ивентэд going дарч аяллаа ивентэд going дарчаар тэгээ бусд нь гараад ирд юм билээ шүү дээ. Яг тэн дээрэн сайн дарж аваал. Тий. Тэгээ яг ингээд залуучууд анх нөө групп болоод явж байгаа үедээ яг тийм ашиг юм биш байд юм бэл. Ааха. Тэгээ яг тийм хүмүүстэй нийлэх юм бол санхүүгийн талд ч ер нь аюултай юм байх шүү дээ. Тийм их. Одоо тэнгууд маань бас ярьдаг нэг жоох ингээд аялаа жоох ингэчээд ашиг юм болоо явчих харин. Ер нь тэгдэг юм байлаа. Бүгд л ашиг юм бол. Дийлдээ гэж ярьдаг их ер нь. Тэр жоох ингэ тийм юу муухайч юм. Гэтэ яг тэр бас тэр хүмүүсийн орлого юм чинь тий. Тэгээ тиймэрхүү яг нөгөө гоё зүйл яг зарим гоёороо байх хэрэгтэй л. Окей. За тэгээд энэ хүрээ цаа нэвтрүүлэг өндөрлөө бас чамд яри хэлье гэж бодож байгаа юм байна уу? Манай сонсогчдод. Тэгээ нөгөө хаач явсан тамхины архины шил хоёр олдоод идэг. Тэгээ хогоо бити хаяараа л гэж. За хүмүүст уурал хэвээр одоо. Тэ аялцгаая тэ. Цэвэрхэн аялцгаая. За баярлалаа. Битисонс подкастын 84 дугаар байлаа. Дараагийн дугаар уулзцгаая. Бай. Баярлалаа.